Одмон дурсуух тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Даранер нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ хүн нэвтрүүлгийг хөтлөгч ганц өх бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг архитай хадгалаад 100 сая эзэн болоорой Ариг банк болон чанартай амьдрын ураатай FS Construction-ы Мортон Residence event итгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одмон дурсуугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 долгины Одмон радиогоор хүрч байна. За өдрийн мэнд оношаа. За өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр хэдүүлээ 20 дугаар зууны жинхэнэ тэргүүн хадагтай гэж зүй ёсоор нэрлэгдэхүйц Эрдэнэтийн оюун гэдэг эмэгтэй талаар ярилцах юм байна. За энэ нэвтрүүлгийг эхлэхийн тулд энэ зохиол эхлэхийн тулд бүр энэ 1926 оны 4-р сарын 27 гэдэг энэ өдөр л очив л доо. За ямар учиртай өдрийн гэхэлэр ер нь бол ардын хувьсгал Монгол улсад ялснаас хойш за бид нар ингээд зөвлөлт улс болно те. Одоо хятад улс гэдэг юм уу те. Ийм хоёр улсын голд оршдог. Ингээд хоёр хөрштэй байгаа тийм. Гэтэл бидэнд 3 дахь хөрш хэрэгцээтэй юм байна. Ялангуяа энэ нэг өндөр хөгжилтэй гэж нэрлэгдэж байгаа барууны орнуудаас ийм хөрш бидэнд хэрэгтэй байна гэж төр засгийн хувьд үздсэн байх нь л дээ. За тэгээд тэн дундаас одоо ингээд улсын хөгжил, дэвшил, салбар болгоны одоо мэрэгжилтнүүд гэдэг юм уу те. Ийм юмуудыг бий болгоход бидэнд ганц байгаа эрдэнэ маань юу юм гэхээр хүүхдүүд юм байна. Дөнгөж тэр шинээрээ байгаа, ногооноороо байгаа тэр хүүхдүүд юм байна. Тэгэхээр тэр хүүхдүүдээс яг тэр барууны өрөндийн оронд аваачид сургаад тэр хэл менежментийг сурж агаад тэр тухайн салбар болгоно руу мэрэгшүүлээд тэр мэрэгчсэн хүүхдүүд их орондоо ирээд салбарын үрийг тарих ёстой. Энэ бол шинэ эхлэл байхгүй. Шинээр ингэж хөрс татж байгаа хэлбэр байхгүй. За ингээд ийм шийдвэр яг 1925 оны 42 дугаар хуралдаанаараа батлаад дэмжиж тэгэн гутлаа шууд яг одоо энэ хөрөнгөтөн гэж нэрлэгддэг энэ барууны орны зорих 35 хүүхдийг сонгон шалгаруулах ажил Монгол улсад өрнөж байгаа. Тэгсэн чинь тэнд болохоор сонгон шалгаруулалтыг хийхдээ нийслэл хүрээний анхны дунд сургуулиас нь эхлээд мэрэгжлийн ихтэй сургуулиуд хүртэл явуулсан энэ шалгаруулалтыг. Ингээд Монголоос яг ийм цэвэр 35 яг ийм хүүхдүүдийг бүрдүүлж авч жагаад тэгээд өрөнд рүү сургаад ингэж их орныхоо хөгжил дэвшлийн анхны үрийг тарих гэдэг хэлбэр. За тэгсэн чинь эндээс яаж сонгосон гэхэл 35 хүүхдийг сурлага сахилга бат. Дээрээс нь хэдэн 100 байгаа те хэдэн 100 байгаа мянган байгаа энэ хүүхдүүдээс 35 хүүхдийг шалгаруулж авах гэж байгаа. Тэгсэн чинь тэр шалгаруулалтанд дээ шүү те. Одоо нөгөө 1920 он гэж бодохоор одооных шиг бодох юм бол бид нар ингээд дулдаг шүү те. Боловсролын сангаас одоо ямар хүний хүүхдүүд одоо ингээд аваад сураад явцдаг билээ. Гэтэл энд шүү дээ энэ сонгон шалгаруулалтанд нь тухайн үед яг тэр 100 жилийн өмнө Жанжин Сүхбаатарын ганц хүү гэдэг галсан. Хичээнгүй сайд цэрэн дөржих хүү, балингийн цэрэн дөржиж байгаа шүү дээ, тэ. Энэ хүний хүү Юмдан гэдэг. Энэ хүмүүсөд оролцоод тэр 35 хүүхэд нь тэнцэж чадаагүй. Ингээ бодглохлоор тэр сонгон шалгаруулалт гэдэг юм тэр 35 хүүхдийг авах зүйл бол ямар ч арын хаалга, нэр нөлөө бүхэн хүний хүүхэд орж чадахгүй. Цэвэр сурлага болно, тэ. Тэр ур чадвар гэдэг юм уу, тим дээр нь суурлаж одоо ардын хүүхдүүдээс сонгон шалгаруулсан байдаг аахгүй. За ингээд олон аавын хүү ээжийн огтнуудаас эрдэм аюусаараа шалгарсан анхны 35 хүүхдийг намын төв орооны дарга дамбад орж цэргийн яамны сайд Хатан Баатар Магсар Жамнар нам засгийн төлөөлөгч нар бүгдээрээ нийлж агаад ардыг гэгэрүүлэх яамны гадна талбайд цайлсан. Тэгээ нэгдсэн байдлаар үдэж өгч байгаа. Тэгээ Монголд ч тэр үед ч нэг юм галт тэрэг гэдэг юм уу те тээвэр хөгжөөгүй байсан учраас ачааны машин ба шүү дээ те. Ачааны машин дээр нөгөө 35 хүүхдэд суулгаж байгаа юм. Нөгөө 35 хүүхэд нь хамгийн бага нэг 13 14-тэй. Хамгийн том нь ихэд 19-тэй. Тэднийг хариуцсан 3 4 багш нартай. Тэгээд ийм ачааны машин дээр доор нь эсхий гудс дэвсэл нэг нүмерх даавуу ч юм уу те тийм юм одоо боломж нь л тэр ч өөргөө тухай үйдэж суулгаал тэгээ тэр хүүхдүүдийг эрдэм номынхын замд тэгээ өрөндийн орон руу үдэж өгч байгаа. За ингээд нийслэл хүрээрээс ахуулаад одоо хоошоо одоо нэг хяакт руу те яваад эрхүү рүү очиод эрхүүгээс галт тэрхэнд суугаад явдаг юм. Эн чинь бүр сар гарангийн хичнээн хоногийн билээ явж байгаа зорсон газар очиж байгаа байхгүй. За тэгээ энэ хүүхдүүдийн хувьд болохоор аав ээжийнхээ нэрийг дуудуулж алс газар эх орныхоо нэрийг өргөх том үүрэг хүлээж байгаа. Одооны нэг 13 14 хүүхдүүдгээ бодтоо юу мэдхэвдээ тэр хүүхдүүд шаавас те. Тэгэхэд ийм хүүхдүүдийг суугаад ачааны твшин дээр аваад тэгэл уйлал дуулал те ямар ч сан бүр улсын орныхоо шүү бүр Монгол улсынхаа ирээдүг тодорхойлох ийм 35 хүүхдийг суулгаад явуулдаг. За тэр дотор нь шүү дээ. Монголын театр урлагийн гол төлөөлөгч болох Намдаггүй их орныхоо анхны киноны арилгач гэдэг те энэ хүн анхны ардын уран зохиолын шагналтан болох Т нацагт орж дээрээс нь анхны мал зүйч аюур зануга Монголын соёл нарийн мэргэжлийн анхдагчд гэж нэрлэгдэж болох үз энэ хүүхдүүд дөнгөж тийм жоохон хүүхдүүд л ээж аваагаа өрөөс гараад явж байгаа байхгүй. За ингээд тэд нар маань хаята аав ээжтэй өнсүүлээд баадагнаж бэлдсэн хувцс гэж байгаа шүү хөөрхий. Цүнхсаа байхгүй шүү дээ. Даавнд баадагнаад сураар ороогоо тэрийгэ барайл бүгд явж байгаа байхгүй. Маш том үйл хэргийн төлөө явж байгаа шүү дээ. Юугаа юугаач мэдэхгүй те. За ингээд нөгөө нэг
Дашторжийн нацаг дөржийн нэгэнтээ бичижсэнаар хээрийн галуу нисэн үл хүрэх газар руу тэд нар маань эрдмийн аянд мордож байгаа. За тэгээ энэ хүмүүсийг хариуцж байна штэ. Гэ далай гэдэг багш байгаа байхгүй. За энэ багш болохоор 20 дахь настай багш гэж байгаа. Тэгсэн хэрнээс эрдэм чадал мундаг заяа. Япон, Хятад, Орос хэлийг их хэлшгээ сурсан юм залуу байсан. За тэгээд нөгөө нэг хоошоогоо машинаар ингэж явсаар хагаад ирхүүд очиод ирхүүгээс хоошоо Ленинград руу ч юм ингээд галт тэрэгэн суугаа явж байгаа байхгүй. Хэд 30 гаруй хоногийн жилөө юм замд явж байгаа. Тэгэх явцдаа нөгөө нэг 10 хэдэн настай хүүхдүүдийн чинь ялгаагүй ээж аавах нь хоорондоо ээж аав болж явж байгаа шүү дээ тэр маань. Тэгээ буула хэл байхгүй, бичиг үсэг байхгүй, юу юуж мэдгүй нөхдүүд яах вүлээ. Тэгэхээр нөгөө нэг латин үсэг гэж ямар очтой юм те. Эсвэл орос үг наад зах нь ингээд нэг юм ингээд яриад ойлгосч хитэн үг мөг гэдэг юм байж болох хэмжээгээр нөгөө хүүхдүүд чинь ингээд сургаад явж байгаа байхгүй энэ хүмүүс. За ингэж явсараа Ленинградд очсон. Ленинградд очиод бичиг цаасны ажил хөөцөлтөө тэндээ баг 2-7 хоног ч төлөө баг болсон байдгийн. Тэгээд нөгөө эрдмийн ээлжид маань тэгэл Ленинградаас цаашаа усан онготод суугаад 2 хоног яваад нөгөө золсон Берлинд очиж байгаа байхгүй. За тэгээ Берлинд очингууд нөгөө сурагчдыгаа за герман болон Францд сургана гэд ангилж байгаа. Тэгээ харьяа сургуулиудын бүх асуудлыг ингэ шийдээд шилжүүлэх ажлууд явагдаж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө 35 хүүхдээс чинь 31 нь германд суралцахаар болоод үлдсэн 4 нь болохоор Францд сурлахаар болж байгаа байхгүй. За ингээ хөрөнгөний оронд очисон анхны 35 хүүхдийн 30 эрэгтэй хүүхэд 5 нь эмэгтэй хүүхэд байгаа. Хамгийн бага нь 13, хамгийн ахмад нь 19 настай ийм хүүхдүүд байгаа. За эдгээр маань ийм том зорилготойгоор явж байгаа. За энэ хүмүүсийг нөгөө хариуцж явсан хүмүүс гэж байна тий. Тэгсэн чинь тэднийг нийслэл хүрээний анхны дунд сургуулийн багш Буд Дайр гэж хүн, Далай гэж нөгөө хүн, Авир мэд гэдэг багш нарыг дагалдаж явсан. Харин яг ингэж Монгол улсынхаа ирээдүйг тодорхойлох энэ боловсролын аянд мордож байгаа энэ хүүхдүүдэд ихтгэл хүлээлгэх ажлыг зохион байгуулсан, санаачилсан хүн нь болохоор ардыг гэгэрүүлэх яамны сайд Эрдэнэ Батхан гэж хүн. Тэгэхээр чин ардыг гэгэрүүлэх яам гэхээр чин одооны боловсролын яамны сайд гэсэн үг байхгүй. Тэгсэн чин ардыг гэгэрүүлэх яамны сайд энэ Батхан өөрөө яг энэ ажлыг зохион байгуулад, санаачлаад, гардаад өөрөө хүргэж өгөөд бүр эцэст нь ингэж хүргэж байгаа хүн нь Эрдэнэ Батхан гэдэг юм байхгүй. Тэгсэн чинь энэ Эрдэнэ Батхан гэдэг хүн хийн гэхэлэр яг хуу Эрхүүгийн бурайд хүн байсан. За Батуу ханав гэж зарим түүхэн тэмдэглэгдсэн байдаг. Эрдэнэ Батхан нэрээр түүхэн тэмдэглэгдсэн байдаг. Эрдэнэ Бат ч гэдэг те. Ардын хувьсгал ялхаас өмнө нийслэл хүрээний консулын дэнждэх Орос сургууль болон гадаад явдлын яамны дэргэд нээгдсэн сургуульд багшилж исэн энэ хүн. Тэрний зэрэгцээ хувьсгалын нөгөө нууц бүлгэн гэж яригдаад идэг Сүхбаатар, Бодоо, Догсом, Лосол нартай танилцсан элдв бичиг баримтыг Орос хэлнээс нь орчуулах хэлмэрчлэх зэрэг ажлыг хийж тэдний ажилд тусалж исэн ийм хүн байна. За ингээд ардын хувьсгал 1921 онд ялсны дараагаар ардын төр засгийн газар байгуулагддаг шүү дээ. Энэ төр засгийн газрын анхны нарийн бичгийн дарга хийж исэн. Мөн дээрэс нь дотоод явдлын яамны бүх сургуулийн хэргийг захиран шийдэх түшмэлээр ажиллаж исэн. Гадаад явдлын яамд орчуулах зэрэг хариуцлагатай албыг хашгирын зэрэгцээ нийслэл хүрээний баг, дунд сургууль, багш нарын сургууль, зодор бичгийн хүрээлэнд давхар ажиллаж исэн. Ийм хүн байгаа байхгүй юу? Үнэхээр зэхэд хүн байгаа тийм. Тэгсэн чинь энэ хүний 1924 энэ хүнийг 1924 оны 12 сард улсын баг хурлын гишүүн болгоод ардыг гэгэрүүлэх яамны сайд болгосон юм билий. За энэ үедээ нөгөө нэг энэ өрөнд рүү хүүхдүүдийг сургая те инги боловсролыг инги гэдэг ажлуудыг хийгээд 1928 оны 11-р сарын 16-ныг хүртэл сайдаар ажиллаж ирсэн. За тэр үедээ буюу 1926 онд нөгөө яриад байгаа Ачтовчийн нацаг дөрс тэргүүлтэй энэ Европод сурах залуучуудыг хөргөж өгж байгаа, өөрөө санаачилж байгаа. Тэгээ сурагчдыг зохих газарт нь өөрийн биеэр хөргөж өгөх зэрэгцээ Германаас өөрөө тэнд хөргөж өгчөөд буцахтаа биш үү? Ном эвлүүлж байгаа. Тэр ном нь болохоор Монгол орны газрын зураг. Дээрэс нь Аз төв гэсэн энэ номуудыг хэвлүүлээд дээрэс нөгөө нэг хуучин Монгол бичгийн машин гэж байна л да. Тэгэхээр нөгөө нэг Германд ч юм уу энэ орнуудад ч нөгөө нэг ном сонин гаргахын тулд тухайн одоо ном сонинг хэвлдэг нөгөө нэг одоо хэвлэлийн бар шүү дээ тий. Тэр чинь болохоор ингээд кирилл дэр байгаад байгаа шүү дээ. Гэтэл тийм юм захиалгад хийлэхээр ард түмэн хүлээж авахгүй. Тийм учраас нөгөө нэг Монгол бичиг дээрээ тийм одоо нэг хэвлэлийн машиныг тэнд үйлдвэрлүүлж байгаа байхгүй. Тэгээ тэрийг аваад эргээд Монголд ирж байгаа. Тэгэхээр энэ хүний өөрийнх нь зам, өөрийнх нь зүйл бол үнэхээр бас л боловсролын төлөө тий ингэж явсан юм байгаа байхгүй. За ингээд Монголын орчин цагийн суурийг тавилцаж тий үндэсний сэхэтэн төрөн гарах, багшлах, боловсон хүчний бэлтгэхэд гол үүрэг гүйцэтгсэн гавьяатай хүн гэх юм бол энэ хүнийг яхаарахгүй хэлнэ. За энэ хүн өөрөө ийм эхнэр гэсэндээ маш өндөр боловсралтай. За энэ хоёр хүний дундаас 5 хүүхэд өрдөг. 5 хүүхдийн хамгийн том охин нь өнөөдөр ярих гээд байгаа энэ оюун гэдэг юм хэлдэг. Ийм өндөр сэхэтэн гэр бүлээс энэ өндөр генээс гарч иж ингэдэг байхгүй энэ хүн. За 1928 онд энэ Эрдэнэ Батхан гэдэг хүнийг баруунтан хэмээн бас цололж байгаа.
Тэгээд ардыг гэрлэх яамныхан сайдын судлаас буулгаж байгаа. Эрдэнэбат хаан 1929 онд Баруунтан хэмээгдэж хилс хэрэгт холбогдсныхаа дараа Ленинград хотноо дорн дахны дээд сургуульд Монгол хэл соёл заахын хажуугаар философи ухааны докторийн зэрэг горилж суралцсан. За Зөвлөлт улсын дотоод хэргийн ардын комиссарын газрын даргын тушаалаар түүнийг 1937 оны 9-р сарын 22-нд хувьсгалын эсэргүй хэрэгт баривчилж Цэвэн Жамсраа номын толгойлсон Нармаа Монгол үзэлтэй бурайдуудын бүлгийн удирдагчдын нэг Монголын залгуу үеийг хөрөнгөтний үзлээр хүмүүжүүлэх зорилгоор Герман Францад илгээсэн зэрэг хэл сэргийг тулган яллаж 1940 оны 2-р сарын 19-ний өдөр 8 жил 20 хал оноосон. Тэрээр Зөвлөлт улсад хоригдож байхдаа хүнд өвчнөр 1942 онд насан эцэлсэн. Түүнийг 1956 онд цагаатгсан байдаг. За нөгөө нэг гайтай үйл явдал энэ хүнийгдсэн дайраагүй, тойроогүй дайраад гарсан байдаг. За тэгсэн чинь энэ хүн биш үү те? Өөрийнхөө энэ хүртэлх амьдрал дээр хэлмэгдэх энэ бүх зүйлсүүдийг хийж явахдаа өөрийнхөө үр удам гэдэг 5 хүүхдийг үлдээснийх нь хамгийн том охин нь 1918 оны 2 сард даа хүрээн буюу те хүрээнд Эрдэнэбат хааны том охин мэндэлж байгаа Оюун гэдэг охин төрж байгаа 18 онд төрсөн. За тэрээр доороо 4 дүүтэй. За тэгээд тэр хүний буюу энэ Эрдэнэбат хаан гэдэг хүний өөрийнх нь бичсэн Амьдралын зам гэдэг өөрийнхний ном байдаг байхгүй. За энэ номноос өнөөдөр бол яг бэлтгэж хөргөж байгаа юм шүү. За энэ Амьдралын замаа хэмээх энэ номондоо өөрийнхөө бага насныхаа талаар маш тодорхой дэлгэрэнгүй бичүүлдээсэн байдаг. За Эрдэнэ боловсралтай хүмүүс тэ энэ аав нь ийм хүн, ээж нь ийм хүн штэ. Тэгсэн чинь энэ хүмүүс үр хүүхдээ яаж хүмүүжүүлсэн талаар энэ дэр байгаа юм. Ингээд нөгөө нэг хайрын гаднаа тэ хайрын дотроо халан гаднаа гэдэг штэ тэ. Яг тийм хэлбэрээр хүмүүжүүлсэн байдаг. Оюунгайг болоход 7 настай байхад нь тэднийх ингээд нүүж ийн гинэлтэй нүүгээд нэг дүнзэн байшинд орсон байгаа. Тэгсэн чинь энд нь болохоор энэ байшин болохоор нэлээд тохилог сайхан байшин амьдардаг байсан. Дотроо 5 өрөөтэй, доороо зойртой, үүдний том сайхан пин гэж ярьдаг те. Манайхан нэг гонх гэж яриад байдаг шүү дээ те. Пин буюу үүдний амбаарлал байх нь шүү дээ. Ийм пинтэй. Тэгээ тэдний бүр гэртээ тоогоочтой байсан. Тэр бүр 20 дон гэж гэртээ тоогоочтой. Гэрт нь пянс тоглоулж байдаг байсан. Тэгээд Орос, Итали дууч тийм пянз байдаг. Тэр нь байнга тоглож идэг. Дээрээс нь алдарт нөгөө Жорж Бизе шүү дээ тий. Бизегийн Кармен дөрөг хүрт аль хэдийн тэдний гэр бүл тэр хүүхдүүд нь аль хэдийн сонсцсон 20 дон гэхэд сонсцсон. Ийм сэхэдэн гэр бүл байгаа байхгүй. Хэдий том дүнзэн байшинтай ч гэсэндээ тоогоочтой гэсэн тий. Нөгөө нэг ийм хүүхдүүдэд эрхлүүлээд ингээд нэг ийм баян тансаг амьдраад байгаа хэлбэр биш байхгүй. Тэгээ эн чин хашаанд нь Пунцаг гэдэг хүн, мужаан хүн их нэртэйгээ гэр бүлээр амьдардаг байсан. Тэр хоёр хүн хүүхдүүдэд нь бас амьдрал ах уу тий аж ахуй талаар маш сайн зөвлөдөг. Энэ хүнээс манай Оюун гэдэг хүн амьдралын маш олон ухаануудын зүйлсүүдийг бас заалгаж ирсэн. За 24 он гэхэд хотын үлгэр жишээ баг сургуульд илсэн орж байгаа байхгүй. 18 оны 24-нд 6 настай орж байгаа байхгүй. Тэр үед чинь 8-таа 10-таа зарим нь сургууль оруулдаг шүү дээ. Тэр үед 6 нас хүрээгүй юу энэ үлгэр жишээ баг сургуульд хүүхдээ оруулсан байгаа. Оюуныг. За тэгээд сургуульд нөгөө нэг чинэлэг айлын хүүхдүүд хичээлдээ явахдаа юм гой имэйл хазаартай илжиг өндөг байсан гинэ тухайн үед. Тэгсэн чинь манай Эрдэнэбат хаан гэдэг хүн болохоор Оюунд тасалгаа авахгүй илжиг авч өгсөн. Гэхдээ хүүхдүүд нь дүүнертэй хүүхдүүдтэй тэр дүүнерт нь бас тэр хоёр хүн ч гэсэндээ. За энэ хүн Эрдэм ном сурахаар илжиг аваад өглөө. Энэ чинь нэг юм гой байж болно шүү дээ. Гэхдээ илжгээ чи өөрөө малал. Өөрөө энийгээ цэвэрл, өөрөө яаж арчилах юм. Энэ бүх зүйлсээ имэйл хазар бүх юмудаа өөрөө гардаж хинч тусалж болохгүй шүү гэж аав нь хэлж исэн байгаа байхгүй. За ингээд хүү бол нөгөө багаасаа яг мал аж ахуй гэх юм уу те хан амтнаа маллах гэдэг юм уу энэ юмыг бас охин маань бас давхар сураа явж байгаа. Тэгээ том ихчийн хуваар дүүнараа асарч тойлно, үнэ тугал болоод сургуульд онж явдаг илжгээ ачлахаас ахуулаад гэр орны ажил дээрээс нөгөө хажуу айл нь мужаан айл байгаа шүү те. Тэр айлах ажил буюу хоёр хөрштө туслах зэрэгээр зогсоо зайгүй ингээ ажилдаг хөдөл мөрлөдөг энэ хүүхэд. Ерөөсөө юм илүү цаг зав тоглож надах цаг зав гэсэн юм байхгүй. Ерөөсөө өдөр тутмын бүх юм юм хуваартай хийдэг юм та. Ийм байдлаар өсгсөн байгаа байхгүй ээж аваа хоёр нь. За тэгээд зав гаргаж эрхэлж нааддаг байсан нь ерөөсөө сандгүй байсан тухайга энэ номдоо бичсэн байдаг. Ямар ч байсан аав ээж нь гэх юм бол те дими тэнэх зав огт өгдөггүй. Хүүхдүүд биднийг ажилтай, хүмүүжүүлэлтэй, эрдэм боловсралтай болохын төлөө их л шахдаг байсан. Ямар сайндаа биш үү те энэ Оюун гэдэг. Тэгээд дээрээс нь хүүхдүүд нь аавыгаа сайд гэдгийг ерөөсөө мэддэггүй. Ийм байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө сайд болоод нүүсэн байх нь шүү дээ тий. Цаанаас нь тавьж өгсөн байх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр сайд гэдгийг ерөөсөө мэддэггүй. Ийм байсан байна. За ингээд ээж нь болохоор
хүүхдүүдэд дагуулад ялангуяа манай энэ оюун гэдэг эмэгтэйд дагуулад тухайн үед чинь ерөөсөө ардыг гэгэрүүлж байгаа маш гоё газар бол те кино ший гардаг гэдэг юм уу жижиг юм гардаг дуу хор тоглолт болдог газар чинь л бөмбөр ногоон шүү дээ. Тэгээ бөмбөр ногоон театрт охиныгаа дагуулад ээж нь энэ баян доноо литидэг сахилаа мартсан лам хончин хүүхэн цэцэгмаа гэдэг юм жүжгүүдийг хүртэл үзүүлдэг. Хамт байнга очиж үзүүлдэг. Алдартай жүжигчдийн тоглолтыг хараад нөгөө охин чинь те мэдээд сайн сайхан зүйлүүдийг харж байгаа лавтай. Энэ үеэс л манай театр гэдэг байгаа чинь ийм гоё юм байна гэдэг ийм сэжмийг авчиж байгаа байхгүй. За хоёул хамтраа хэлчих яаж чи. За тий. За нэг 35 хүүхэд явлаа гэж байгаа шүү дээ. Тэдгээр хүүхдүүд эрдмийг өөрлөж ирээд одоо Монгол улсынхаа хувь нэмэрт одоо хөгжилт одоо том хувь нэмрээ оруулах хэрэгтэй байсан. Тий. За зарим ч оруулаад явж исэн. Гэхдээ ихийн ер нь бол нөгөө нэг муухай ямаар цааш нь харуулсан байхгүй. Тийм шүү дээ. Тэнгүүд нөгөө Японч нь 300 жил халттай байж байгаад. Тий. Гинт 1800 оны дундуур гинт нийцдэг байхгүй. Тий. Тэгэнгүүтээ бид нар чинь таг харах байгаа юм байна гэд маш олон оюутнуудыг гадагшаа явуулдаг байхгүй. Баруун лав. Тэр хүмүүс эргэж ирээд тэр хүмүүс Японыг хөгжүүлсэн. Гэхдээ Монголоос ялгаатай тэр хүмүүсийг Японы засгийн газар ямар нэг юм болгоогүй байхгүй. Одоо Солонгос ч бас тэгдэж штэ сүүлд нөгөө Японы одоо зэрхийлэлт байж байгаа л те дөнгөж зах зээлийн задраал бүр ямар ч боловсрол байхгүй зах зээл нь бүр ингээ унтсан байхад бүгд гадагш авч ажил хийдэг штэ те тэгээд тэндээс юм сууж ирээд эргээд энэ үйлдвэрлэлүүдийг байгуулдаг штэ ялгаа байхгүй манай монголчууд гадаад руу явж ажилладаг те яа ялгаа байхгүй те тэгээ миний хэлэх гээд байгаа юм нь юу гэхээр хэрвээ бид 37 оны тэр муухай ямиг үлдээгүй байсан бол манай улсын хөгжил одоо ямар байхыг хэлж мэдэхгүй тэнгэрт болох байсан болох. Тэр нөгөө хэлмэгтүүлэлтээс үлдсэн цөөхөн хүмүүс нь ихэд ямар амар хүмүүс вэ? Бэмбэр эн чинь гас ахвал байна шүү дээ. За өнөөдрийн дугаарыг маань аригтай хадгалаад 100 сая эзэн болоор Ариг банк ивент итгэж байгаа. За Ариг банк маань 16.5% одоо хувийн хүртэлх хувийн хүүтэй ийм хадгаламжийн аян зарласан байна. За тэрнээс бас бага байгаа янз бүрийн хөлбөттэй шүү те. За 16.5 гэдэг бол өөрөө маш өндөр хувь аа. За ингэж өндөр хувиар одоо хадгалуулчаад дээрээс нь таныг одоо оны эцсээр 100 саяар урамшуулах гэж байгаа. За энд одоо ийм урамшуулалт аян явагдаж байгаа юм. За зөвхөн 100 саяар тогтохгүй сар болгон янз бүрийн азтнуудыг тодруулж байгаа. За энэ болохоор хосоор гадаад аялах эрхийг 1 харилцагчид, за 1 сая төгрөгийн эзнийг 3 харилцагчид, 500 мянган төгрөгийн эзнийг 5 харилцагчид гэх мэтчлэн за мөн сүүлийн 4 орон таарсан бүх харилцагчдаа 50 мянган төгрөгийн урамшууллыг олгож байгаа. За эдгээр одоо ингээ харилцагч ингээ азтан болоо л шүү дээ. Энэ 50 мянган төгрөгийн азтан болсон хүн ч гэсэн оны эцэст 100 сая эзэн болох боломжтой байл шүү гэдэг бас одоо тодтогч хэлмээр байна тийм ээ. За зөвхөн Улаанбаатарын салбар гэлтгөө Дархан Эрдэнэт Баян онгор гэдэг Аригийн бүх салбаруудаар энэ урамшуулал нь явагдаж байгаа. За та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 70 70 10 техник дугаараа утсаар даах боломжтой байна. За энэ сарын одоо юу н гадаад аялах эрх нь Хайнаа нарл руу аялах байгаа юм биш шүү. За баярлалаа. За баярлалаа. За ингээд хүүхдүүдийн хувьд болохоор бүр яг Сэхэтэн гэр бүлийн ээж аваа хоёрын хүүхдүүдэд бэлдэж байгаа байрлал аимшиг тий. Тэгээд энэ аавыгаа сайд гэдгийг ч мэддэггүй. Ийм л хүүхдүүд явж байгаа байхгүй. За манай он бол одоо үлгэр жишээ баг сургуулаа төгсөж байгаа. Тэгээ үлгэр жишээ дунд сургууль илсэн орж байгаа байхгүй. Тэр үед үлгэр жишээ дунд сургуульд ерөнхий эрдэнэ хичээлүүдээс гадна Орос, Англи, Герман, Хятад төвд хэлний аль нэгийг нь сурагчид өөрсдөө сонгоод тэгээд ингээд одоо 5 дугаар анги 6 дугаар ангиас ч хамаагүй те ингэж яагаад Герман сонирхож байгаа хүүхдүүд бүгднийг базаад групп болгоод ингээд давхар хичээлүүлдэг байсан байна. Дээрээс нь оройн цагаар шүү дээ те. Хөгжим, дууны бүлгэм, зохиолчлох гэсэн хүүхдүүд зохиолчийн бүлгэмд авдаг. Мөн гуйлан хөгжимтэй оройн цагаар бүжиг хийдэг байсан хүүхэд сурагчдын чөлөө цагийг тун сонирхолтой өнгөрөх боломжтой байсан гэж байна. Энэ болохоор одоо цагт юм байхгүй шүү дээ тийм. Ер нь бол сургууль дотор дахиад академик хичээлүүдээс гадна дахиад ийм өөрийнх нь дур сонирхол гэдэг юм уу тиймэрхүү юмны чиглэсэн маш олон тийм дугуулангууд давхар явдаг. Хүүхдүүд тэндээ бүр явах ёстой. Ингэж хүүхдүүдийг бэлддэг байсан байна. Сургуулийн бас айгүй гоё юм. Ихэнх ажлыг биш сургуулийн ажил гэж байна шүү дээ. Бид нар л одоо сүүлийн үед анзаарсан баг та. Одоо би хүүхдүүдийнхээ юг харахад нэг тийм юм байхгүй. Зөвхөн нэг юм Монгол өв соёлтой танилцах гэдэг нэг юм намар хөлөөдөө нэг авч явдаг тийм. Нэг хаварчлуу нэг юм ганц нэг хоёр ажил зохион байгуулдаг байхгүй одоо манай хүүхдүүд төр. Гэтэл энэ үед яадаг байсан гэхээр манайханс бас мэдэх баг. Сургуулийн ихэнх ажил гэж байна шүү дээ. Ихэнх ажлыг багш нар нь сурагчдтайгаа хамтдаа хийдэг байсан. Гоё юм. Хашаа бариад цэвэрлэнэ. Хүүхдүүд нь хамт цэвэрлэнэ. Галтгооны газар сав суулга, ширээ сандал одоо юу гэдгийг те хулдаас энэ болгоныг угаах ачиж зүлгэх юу гэдгийг энэ бүгдийг гурил зурах, мах эвдэх зэрэг ажилд ээлжлэн жижүүр хийдэг байсан багш нар нь. Тэгээ тэндээ болохоор нөгөө хүүхдүүдтэйгээ хамтдаа хийдэг. Хүүхдийн одоо нөгөө дотор байр гэж хэлдэг те. Дотор байранд сууж байгаа хүүхдүүдэд энэ эсхий гутлынх нь улыг уллах. За хувцас, хүнжил, даавууд дэвсгэрийг нөхөх, оёх, хавар эдчний ногоо тарьдаг.
Намар нь хураадаг зэрэг ажилд хүүхдүүдтэйгээ багш нар хамтдаа ээлж дараалан ингэж нөгөө хуваарийн дагуу ингэж оролцож явдаг. Тэгээ энийг тухайн үед болохоор маш гоё баяр хөөрдөг. Хүүхдүүдсэндээ айгүй дуртай тийм. Энэ нь өөрөө давхар цаанаа хүүхдүүдийг аж ахуй амьдрал сургаад байгаа хэлбэр шүү дээ. Хүүхдүүд тэрэн дээр чи ядраад байгаа хэлбэр биш юм бэл. Тэрэнд айгүй дуртай ангийнхантайгаа хүүхдүүдтэйгээ хамт ногоо тарих, тэр гараад гоё байгальд очих мочих. Энэ юмд айгүй дуртай байсан гэж байгаа. Ялгаа авахгүй оюунгой хувьд яг ингэж явсан гэж байгаа байхгүй. Жилийн 6 дугаар сар, 9 дугаар сард анги хүүхдүүд хөдөө ой мотонд багштайгаа очдог. Тэгээд тэнд ургамал түлэгдэг. Хатаадаг. Намар болохоор жимс мөөг түлэгдэг. Тэгээ одоо нөгөө тарьсан ногоо ба шүү дээ, тэр мэрийг гоё даруулах ногоо дарах гэдэг шүү дээ. Өгөрцөө дарах марах гэдэг юм. Энэ ажлуудыг хийдэг байсан. Тэр үед хүүхдүүдэд маш гоё байсан гэдэг талаар энэ хүн өөрөө яг дутагдaltaй бичүүлдээсэн байна. Тоглоом маадамшиг санагддаг байсан гэдэг. Гэтэл тэр нь дандаа ерөөсөө амьдралын сургууль. Сургууль гэдэг чи ийм юм гэдэг байгаа байхгүй. Дандаа тэр хичээл академик юмар нүүдэх биш. Энэ хүүхд чинь давхар амьдрал бэлдээд байгаа хэлбэр. Энэ гоё зүйлийг бол өөрөө багаасаа гоё тусамжиндаа ингээд нандинан үлдсэн зүйлс нэг байгаа байхгүй. Тэгээ хар бор гэлтгүү багш нар нь ерөөсөө энэ хар бор ажил гэлтгүү. Ерөөсөө хүүхдүүдэд аваад урд нь гараал түүчээлэл шам нартайгаа ингээд үлгэр жишээ нь болоод ингээд урталт нь явдаг байсан. За ингэж явж байгаа 1927 онд хуралдсан намын 7 дугаар их хурлаар түүний аав Батхааныг гэгэрүүлэх яамны сайдаас огцруулж намын төв орооны дарга байсан Ламбдор Жаданбаа зэрэг хүмүүсийн хамт 1928 онд зөвлөлт рүү томилтоор явуулахар болж байгаа. За ер нь бол энэ унгаагаад одоо ингээд сайдын судлаас нь буулгаад те томилтоор явуулж байгаа гэдэг нэг юмсэндээ бараг л цөлж байгаа л хэлбэр байхгүй. За ингэсэн чинь ард нь эхнэр нь 5 хүүхэдтэйгээ үлдсэн. Том нь оюнгоо байхгүй. За ингээд Эрдэнэ Батхан 1928 онд Ленинградд явахдаа дөнгөж сургууль сурч байсан охин оюуныгаа хамт аваад явах боломжтой болж байгаа. За охиныгаа хамт Ленинград руу аваа явсан. Оюун тэнд очиод жоохон штэ чинь 4-р анги байхгүй юу. Тэгээ 4-р ангиас өргөжлүүлэн тэр Ленинградын сургууль сурж байгаа. Ленинград хотын сургуульд сурч эцгийн халамжинд яваас тухгүй байсан боловч гэрээ айгүйг сандаг. Ээжигээ сандаг, дүүнэрийгээ сандаг. Тэгээ нөгөө аавтайгаа байгаа ч гэсэндээ тий. Тэр гэрээ санаад байдаг. Тэгээл хөрхи уйлаал байж идэг. Үргэлж уйлдаг байсан гэж. Тэгээд оюнгоо яг энэ тухайд урсамжиндаа болохоор 1929 оны 100 намайг уулнал 100 ингээд гэрлүүний явуулах хэвээр. Тэгсэн чинь 100 гэрлүүний явуулаагүй гинэ. Явуулж чадаагүй. Тухайн үед яг нөгөө зөвшөөрдгүүч байсан бах дээрээс нь яг нөгөө мөнгө зардалчсандээ баг байсан болов уу гэж тэр үед хэлж байгаа байхгүй. Эцэг нь болохоор нөгөө гэрлүүн явуулж чадаагүй те хөрхи жоохон сэтгэлэн зовдөг байсан. Тэгэл хөрхи нөгөө охин ингээ гэрээ санаа ганцраад харан те охиноо дагуулад тэр чи аав нэсэндээ маш хэцүү байдалд байгаа шүү дээ. Буцаж болтгүй те охиноо явуулж болдгоо ч юм уу ийм хэцүү байдалд байгаа. Эхнэрээ сандаг, хүүхдүүдээ сандаг. Охиноо ядаж явуул ихээр болдгоо. Тэгээд нөгөө нэг охиныгоо жоохон сатааруулах маягаар дагуулж яваад тэр үед жүжиг кино одоо юу гэдэг юм үзэсгэлэн музей тэр болгоны дагуулж яваал үзүүлдэг. Аль болох нөгөө сатааруулах гэдэг хэлбэр байхгүй. Тэр нь охинд бас юм болоод үлдээд л байгааг мэдэхгүй байхгүй. За мэдчихэж байж магадгүй. Ингэж байгаа 7 сард бид хоёр Москва руу шилжчихэр боллоо гэж. Тэгээ Москва руу татагтаад очсон. Тэгсэн чинь Москвад яг нөгөө байгаа ганц газар нь манай элчин сайдын яам л да. Тэгээ элчин сайдын яамд очсон чинь тэр нөгөө элчин болон худалдааны төлөөлөгчийн газар гэж байгаа байхгүй. Одоо Монгол болон зөвлөлтийн хооронд худалдаа 8 эрхлэхийг одоо ингэж хийдэг мэдэг газар. Тэнд очсон чинь тэнд ажиллаж байгаа айлууд Монгол хүмүүс. Тэгээ тэнд нөгөө Монгол хүүхдүүд байна гинэ. Йоо тийшээ очиод нөгөө Монгол хүүхдүүдтэйг золгоод монголоор ярих те нэ дэрэ юм гэл арай нэг сэтгэл нь төвчж байгаа байхгүй. За ингээд Москва 5 дугаар ангид сурж хагаад 1930 оны 100 нутагтаа явах боломж болцсон гинэ. Тэгээд наашаа явж байгаа. Тэгээ аав нь явуулж байгаа. Аав нь өөрөө ирж чадахгүй. Тэгээд тэндээс чинь галт тэргээр 9 хоног Москвагаас улаан өд рүү явсаар хагаад улаан өдөд ирээд улаан өдөөс нь ачааны машин байгаа байхгүй. Наашаа өөр галт тэрэг мэрэг байхгүй шүү дээ. Ачааны машин суугаад 2 хоног сэгсчүүлэн байж нэг юм Улаанбаатарын бараг харж байгаа. Яг юусан нөгөө чухам Улаанбаатарт ирж нөгөө ээжтэйгээ дүүнэртэйгээ уулзсан гэхээс өстой бүр нөгөө ачааны машин дээр явж байхдаа л уйлаад яваад исэн байгаа. Ингэж байгаа тэрийг нөгөө нэг ачааны машины жолооч авах штэ тий. Хартсан. Тэгээ өрөвдөд тэгээ гэрн хаана гэсэн тентгээ заагаад өгсөн. Явсаар хагаад манай хүн гэрийнхэн хашааны үд авчиж буулгасан байна. Тэгэл нөгөө гадаа нь ачааны машин гэдэг машин ингээд дуграалт гэсэн чинь нөгөө хүүхдүүд дүүнэр нь ирж байгаа гэдгийг сонссон ээж мэж нэстэ орилдоол уйлдаад бүгд гараад ирсэн. За ингээ буулгасан. Тэгсэн чи ээж нь өстой маш их баярлаад нөгөө жолооч танд баярлаа. Охины минь гэрт маань болгож өгнө гэдэг чи юу гэсэн үг вэ? Та орж ирээд ядаа цай уугаад гар гэдгсэн чинь нөгөө ах нь ажиллаа хийж яваамаа. Ажил шүү дээ ахыхан тэгээд орж чадахгүй нэ гэсэн чинь би танд баярлаад ингээ 25 төгрөг өгье гэд мөнгө өгсөн баг. Тэгсэн чи гүүгүү тэрий чи авахгүй ах нь ажиллаа л хийж явж байгаа жолооч хүн гээл нөгөө хүн яваад гсэн баг. Ийм гоё те. Ингээ Улаанбаатар хотын
Ирдсэн нөгөө нэг санаж байгаад ирсэн. Тэгээд ээж аавнаас ярилцсан юм уу? Бас нэг ингээд төр зэсгээс ч гэсэн зөвшөөрсөн юм яасан. Одоо Улаанбаатартай ээжтэйгээ дүүнэртэйгээ байж болох зөвшөөрөл гарсан юм шиг байна. Ингээд Улаанбаатартай шууд 5 6 дугаар ангиас ахуулаад 100 ирсэн шүү дээ, тий. 6 дугаар ангиас ахуулаад суралцах боломжтой болж байгаа байхгүй. Ингээд Монголтой байна гэсэн үг. За ингээд 6 дугаар ангид орлоо. Ангидаа сурлахтаа нэлээд идэвхтэй сурал цуглаан дээр үг хэлдэг, одоо шагнал урамшуул тодорхойлогддог ийм сурагч болж байгаа байхгүй нөгөөдөг чинь. Ингээд явсаар 1933 оны хавар Орос сургуулийн 8 дугаар ангийг төгсгöd ээж нь за миний охин одоо дүүнэрийнхаа тий өсгөлцөх ажилд ээждээ тусламар байна. Аав нь тэнд байгаа. Ээж нь ингээд яахгүй байна. Миний охин ажил хийж дэм болох уу гэдгсэн чинь охин ч гэсэн өө тгий гэл айгуу дуртай. За ингээд нөгөө 15 настай охины чинь ажил хийх гэсэн чинь ажилд авах газар байхгүй. Юун 15 настай жоох охины чинь. Тэгээд тэнд чинь аав нь тэнд байгаа. Тэндээс мөнгө дүрг явуулж чадахгүй шүү дээ. Ээж нь тэгээд ингээд 5-5 хүүхэд. Хамгийн том охин л тусгалах гэж байгаа царин дээр байхгүй. За ингэжсэн чинь 1933 оных нь 7 сард гэж байгаа. Гэгэрүүлэх яам дээр дуудаж ийн гинэ охиныг. Яваа очсон чинь за чамаг Улаан удын Равпак гэд сургууль байгаа. Энэ сургуульд явуул сурулах одоо тушаал гарсан. Тэгээ чи одоо ээждээ очиод учир байдлаа хэлгээд. Тэгээ нөгөө хүн чинь яваад очсон чи ээждээ очиод хэлсэн чи ээж нь за одоо нөгөө туслуулъя гэж ийсэн охин маань тий сургууль соёлын бараа харж байна. Ерөөсөө энэ хүүхэд сургал ёстой юм байлгүй. За тэг миний охин яв чи өөрөө явах гад дурлаад байсан шүү дээ тий. Тэрэндээ явахаас биш. Ээж нь дөрөв дүүг нь сургуульд нь явуулаад хувцлаад хооллоод байж дөнгөхийг хичээнэ гэд ээж нь. Тэгээд ганц бие ээж байгаа байхгүй аав нь тэнд. За 33 он гэдэг чинь арай бас аавыг нэлмэдүүлэх болоогүй. Гэтэл тийшээ баг цөллөлт явуулсан байгаа шүү дээ. За ингээд нөгөө охин маань 20 гаруй хүүхдийн хамт ачааны машин дахиж сууж аваад ингээд улаан удыг зорж байгаа байхгүй. За ингэж явсараа 4 хоног явсан. 4 хоног яваа зорсон газар очсон байна. Яваа очсон чинь нөгөө Равпак гэдэг сургууль нь гоё юм аа. Хичээлийн тусгай том байртай, номын сантай, суудаг байр савн тогтой гэж имжигтэй. За байранд нь төгөлдөр хуур мөн гуйлан хөгжмийн оркестрийн бүх зэмсэгтэй клуб ажилуулдаг. Тэндээс нь очиж хөгжим сонсч болдог. Оюутнууд нь тэндээ ингээд яаж болдог. Тэгээ зуны цуслангийн сайхан байртай гэл. Тэгээ ингээд яжсэн нөгөө хэд чинь бүгднийг нөгөө бэлтгэл ангид оруулна нэстэй. Бэлтгэл ангид оруулаад эн чинь бэлтгэл ангитайгаа нийлээд 5 жил сурдаг сургууль байхгүй. Тэгээ хэлний бэлтгэлээс ахвал явж гин гэсэн үг шүү дээ. Тэгээ ингэсэн чинь нөгөө дөрөв дүүтэйгээ үлдсэн ээжигээ бодоол сайн сурах ёстой гэж охин маань хичээгээл. Тэгсэн чинь нөгөө хичээл нь ер нь бол хэцүү ордог гэж сонсогдож байгаа. Давах болов уу гэж өөрөө жоох айгаал те ингэ байжсэн. Тэгсэн шинээр очсон хүүхдүүдийг өвлийн хувцас гэж хар хурган захтаа нэхий дээл дээрээс нь цагаан хурган малгай булгаар хар гутал нэг саарал зузаан даавуу костюмүүдийг тавьж өгч гинэ цаанаас нь сурагчдад. За ингэ очсон нөгөө 20 гаруй хүүхдийн чинь бэлтгэл болгож нэг ангид оруулахар болж байгаа гинэ. За ингэ оруулсан. Тэгсэн чинь бэлтгэл ангид ороод заяа. Нөгөө 20 гаруй хүүхдтэй байж байгаа шүү дээ. Ингээд хичээл нь эхлээд нэг 10 гаруйхан хонж исэн чинь нэг өдөр одоо багшаас нь ч юм уу тикамикан юу гэдгийг те хариуцдаг хүмүүсээс нь дуудаж гин гинэ. Тэгээ яваад ирсэн чинь за чи одоо энэ ангид орно гэд. Нөгөө 20 гаруй хүүхдээс чинь манай оюуныг сонгож аваад энэ ангид орно гэд өөр ангид оруулсан. Тэгсэн чинь тэр нь юу юм гэсэн чинь нэгдүгээр курс гинэ. Яаж байгаа гэсэн чинь энэ хүүхэд бэлтгэл ангид байх хүүхэд биш байна. Наад хүүхэд чинь хангалттай бэлтгэл ангид үүсэх юм байна. Тийм учраас нэгдүгээр курс нь оруулчихж байгаа байхгүй. Шууд дэвшээд нэгдүгээр курс руу очиж байгаа. 10 гаруй хоног болвол. Тэгээд тэндээ ороод дахиад нэг 10 гаруй хоног байжсэн чинь дахиад дуудсан гэж. Яваа очсон чинь за одоо чамайг энэ анги руу оруулна гэсэн чинь нөгөөх нь 2 дугаар курс. Оо тийм. Тэгэхээр нөгөө хүүхэд чинь аль хэдийн нөгөө нэг 1-р курстэй бэлтгэл ангийнх нь хичээлийг аль хэдийн нөгөө эзэмшсэн хүүхэд байна гэсэн үг байхгүй. Нөгөө нэг 920 гаруй хүүхэд дундаас. Тэгээ нөгөө чинь гайхаад наад хүүхэд чинь заах юм байхгүй юм биш. 2 руу н оруулах гэд бүр ингээ 2 руу н оруулчихж байгаа байхгүй. Ингээд очиод бүр нэг 20 хоногийн дотор шууд 2 дугаар курс нь орчиж байгаа заяа. Тэгээд 2 дугаар курст ороод 20-од хонжисны чинь дараа гэсэн чинь дахиад дуудаж байгаа. Яваа очсон чинь 3 дугаар курст ороо гэсэн. Ингээд 3 дугаар курст ороод удаагүй байжсэн чинь шууд дахиад шалгалт авах болж байгаа байхгүй. Тэр оюунаас зөвхөн онцгойлоод яасан гэсэн чинь хагас жилээр авдаг шалгалтыг нь авч байгаа. Ингээ шалгалт авсан чинь манай хүн тэрэнд нь тэнцсэн. Ингээ 4 дугаар курст нь оруулан суралцуулаад 1933-аас 1934 оны хичээлийн одоо ингээд 9 сараас одоо 6 сар хүртэл суралцдаг ч тийм үү тийм хуваар байлаа гэхэд 9 сараас ахуулаад өвөл гэхэд нөгөө нэг 4 курс сурах ёстой. Бэлтгэлийг нийлээ 5 жил сурах ёстой. Шалгалтыг нь тэр жигт нь өгөөд тэнцээд ингээ 1933-аас 34 оны хичээлийн нэг өвөлт л шүү дээ. Дүнгийн нэг өвөлт нь Равпакийг бүрэн төгсөж байгаа нөх. Гот. За энэ Равпак гэдэг тэр сургуульд энэ хүүхдэд заах юм байхгүй гэдэг. Өвөл ихэр чинь 3-4 сарын хугацаанд юм уу те. Ингээд энэ хүүхд шууд төгсөж байгаа байхгүй. Нөгөө 10 хэд настай хүүхд чинь. Тэгсэн чинь нөгөө Равпак голдуу нөгөө ингэдэг байсан юм байна л да. Нөгөө бичиг үсэг те. Дээрээс нь нөгөө 4 аргын тоо нэмэх хасах үржих хуваах гэдэг ч юм уу. Ийм аргын 4 аргын тоо гэдэг энэ хоёр төрлийн хичээлийг л одоо 2 жил заалгасан хүүхдүүдийг
ирүүлдэг байж л тэр сургууль тэгээд цааш нь хөгжүүлдэг гэсэн. Гэтэл манай хүн чинь айл хэдийм орос хэлтэй, хэл бичгтэй, тэгээд дээрэс нь утга зохиол үзсэн, айлгуур үзсэн, геометр, хим физик гэдэг хичээлийн 8 жилийн программыг орос сургуулиар төгссөн. Тэгмэр ингээд нэг анги төвшүүлэх нэтэр юм бүр асуудалгүй яваад тэгээ ерөөсөө энд ингээд 3-4 сарын хугацаанд тэр 5 жил сурдаг сургууль чинь такт өсөө гараад ирж байгаа байхгүй. Энэ хүн бүр төх юм зориулт нь бас сурах гэдэг юм уу те бүр ийм тэгээд тэр ээж аав ин гэдэг юм уу тэр сургасан арга барил байгаа шүү дээ. За ингэж явж байгаад 1934 онд энэ төгсчөд эргээд ирж байгаа юм чи яах юм бэ? Явуулсан хүүхэд нь хэдэн сарын дараа эргээд төгсөд ирсэн гэж байгаа юм чи. Ингээд 34 онд эргэж ирэнгуутлаа нөгөө ардыг гэгэрүүлэх яам биш үү те. Тэр яамд очиод нөгөө төгсөд ирлээ гэдгсэн чинь. За одоо эндээс нэг ажлыг хуваарлдаг. Ингэхдээ яамд орчуулагч хэлмэгчээр ажилд оруулсан байгаа. За ингээд ээжтэй туслах тэмтэй болж байгаа байхгүй. Шинэхэн ажилтан юугаач мэдэхгүй байсан эдэж гисэндээ угийн тим сурахын төлөө төрсэн хүүхд учраас за өөртөө нөгөө нэг ахмад ажилтан ах нар эгч нараас өөртөө хэлийн сугалтл юм асуудаг. Мэдхгүй юм гарах юм бол асуугаад ингэ тийм үгэл ингээл өөрийнхөө бүр маш хурдтай хөгжүүлдэг. Өөрөө ч мэдхгүйгээр асуугаал гэдэг. Тэр үед яг нөгөө нэг тэрэнд нь түүртэлгүй асуусан болонд нь хариулаад идэг байсан хүмүүс нь болохоор зохиолч ши аюуш гэж юм байдаг. Зохиолч одоо Шиннингийн аюуш гэж бас л том хүн шүү дээ. Тэгээ энэ хүн болохоор яагаад ардын гэгэрүүлэх яамд байгаа гэхээр театртаач ажилдаг, ардын гэгэрүүлэх яамдаач ажилдаг байхгүй. Тэгээ энэ хүүхдийн асуусан болгонд ингээд түүртэлгүй хариулаад байдаг. Дээрээс нь манай энэ Цэвэн Жамсранов гэж энэ хүний талаар бид нэвтрүүлэг хийж ирсэн. Энэ хүний одоо энэ эрдэмтний гэргий Орос англи хэлний орчуулагч Бадамжам гэж хүн тэнд ажиллаж байгаа байхгүй ардын гэгэрүүлэх яамд. Энэ хоёр хүнээс бол өстой цосоо зайгүй юм асуудаг. Тэгээ энэ хүмүүс нь ингээд түүртэлгүй хариулаад заагаа суугаад яваад байдаг. Нөгөө хүүхдийг хөөрдөд шүү дээ 12 настай охиныг. Тэгэл угаасаа орж ирэл юм асуудаг овоо нүүрэмгий бас хичээнгүй юм байна гэд энэ Бадамжавгаа болон Ши Авиш хоёр хоорондоо ярилцдаг байсан ч юм уу. Ямар таа ч гэсэндээ яамдар ирээд 4-5 сарын хугацаа болоход оюун гэдэг хүн тий энэ хүнийг Ширнингийн аюуш гэдэг энэ мундаг хүн дуудаж байгаа байхгүй өрөөндөө. Тэгээ яваа орсон чинь Ши Аюушгаа тэгж гинэ нэг юм ном уншаа сууж байна. Тэгээд ороод ирснийг нь мэдсэн юм уу мэдээгүй юм мэдэхгүй. Тэгсэн чинь оюунгаа өөрийгөө хэлснийгаа жоохоо охин шүү дээ тий мэдлэх гэл гээд нэг ханиалгадаг шүү дээ. Нэг ханиалгасан баг. Тэгсэн чинь чи ороод ирсэн. За наашаа ойрт гээд. Тэгснэ энэ хүнийг таних уу гэд нэг зураг харуулж гинэ. Тэгээ нөгөөт нь манай унж хараад танихгүй гэдгсэн баг. Тэгсэн чинь одоо сүүлд нь бодоход болохоор тэр нь Google юм байна л да. Google-ын зургийг харуулсан баг. Тэгээ үзүүлснэ. За энэ хүний бичсэн ревизор гэд ийм одоо юм зохиол байдгаа тий бүтэд байдгаа. Энийг чи нэг очуулах гад үзсгүү. Гэ тэгэн гол ревизор гэдэг нь яг эсэм дээр нөгөө байцаагч төвшмөлийг хэлээд байгаа. Энэ болохоор Монголд анх удаа Google гэдэг байгаа тий сонгодог бүтээлүүдийн тэр луухруудынх нь нэг болох энэ Google-ийн байцаагч төвшмөл гэдэг зохиолыг одоо энэ ревизор гэдэг тэр зохиолыг нь монгол хэл рүү орчуулад Монголын театр тавьж үзэх гэдэг хэлбэр байхгүй. Тэгэхээр нөгөө нэг Монголын театр гэдэг бөмбөр ногоомогон гэдэг энэ театр маань дэлхийн энэ сонгодгуудыг хүлээншүүлсэн том сонгодгуудыг тавьж иж нөгөө нэг академик театр болдог. Эрдэмийн театр болдог зорилготой байхгүй. Тэгэхээр өмнөнийг биелүүлэх гэж энэ хүмүүс анх тэр үед те за энэ хүнийг таньж гинөө энийг очуулаад гэдэг ревизор гэдэг зохиолыг нөгөө нэг 12 дахь настай охинд чи өгч байгаа байхгүй. Оюунд. За нөгөө охин маань нөгөө номыг авч байгаа юм. За тэгээд яг оюуны хөвд шүү дээ те тэр рафакт сурахтаа очиход тэнд очисон 20 хэдэн хүүхэд донд пүрүү гэдэг нэг залуухан хүү байсан. Тэрнтэй хайр сэтгэлийн холбоотой болсон байсан. Тэгээд эргээд хамтдаа ирсэн. Гэр бүл болж байгаа юм байхгүй. 18 настай ч үлээ юм байна. За тэгээд ямар ч 2-3 хоногийн дараа уншичаад ойлгочоод гэтээ очил гэж хэлээгөө. Ойлгочоод надад эргээд ярьж өгөөрэй гэд Ши Аюушгаа явуулсан байгаа байхгүй. Тэгээ манай хүн чи эргэж очиод очуулна гэдгээ мэдсэн. Гэртээ хараад тэгээд нөгөө нөхөртөө хэлж байгаа байхгүй. Пүрвдээ намайг инг гинэ гэд хэлсэн чи 18 настай охин ч тарахгүй шүү дээ. Инг гинэ гэдгсэн чинь нөгөө нэг Ши Аюуш маань Шиннингийн аюушгаас айж байгаа шүү дээ. Тэгсэн чинь нөгөөт чинь нөхөр нь болоход тэгсэн баг. Гэхдээ чамд итгэж чинь л гэсэн үг шүү дээ энэ чинь. Тэгээд чим нь хийгээл үз. Би чамд яаж нэмэр болох вэ? Ерөөсө шүн хамттан дэрэгдэнтэй цай чанаал дэрэгдэн хамт суугаад хажуудлаа нэг словаар барьсан нөхөр нь. Тэгээ нөгөөдг манайг уншиж хагаад энэ яг юу гэсэн үг юм болоо гэдэг орос хэл дээр бааш тэр чинь. Тэгин гутал словаар нь ухаж хагаад иймэрхүү утгатай юм биш үү гэдэг. Тэгээ хоёулаа ингээм хамтдаа суугаад хичнээн хоног ингэж очуулж хагаад очсон юм байна л да. Лаа барьж очуулна гэж байгаа шүү дээ чинь лаа байгаад. Тэгээд нөгөө Ши Аюушгууд очиод ярьсан чинь за ер нь бол байцаагч төвшмөл гэх юм шиг байна гэж орчуулаад өөрийнхөө ярьснаар ойлгосноор ингээд орчуулад өгч байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө Ши Аюушгаа болохоор нөгөөдгийг авчаад те сонсчоод 2-3 сар ерөөсөө чи наатаха бэлд бүтэн орчуулад яг монгол хэл дээр буулгадах. Нэг ойлгоод ярьж байгаа шүү дээ. Буулгадах гэдэг. Тэгээ ингээ манай хүн чинь 8 сарын ихээр Ши Аюушгаад өөрөө нөгөө нэг орчуулсан нэг хэлбэрээ нөхөртөг нэлээ хамт орчуулсан хэлбэрээ аваад авч өгч байгаа байхгүй. Тэгсэн чинь Ши Аюушгаа аваад нэг хэд хоног уншаад дараад нь хэлсэн баг. За ер нь болмоор юм шиг байна. Гэхдээ ерөөсөө чиний яриад байгаа нь орчуулах чинь те
Монгол хүн хизээч энэ үгийг ингэж хэлдэг юм аа. Тэ? Энэ дэр чи ийм засварууд байх юм байна гэд нөгөө нэг орчуулсан зохиол дээр нь тэ орчуулган дээр нь баахан юм тэмдэглээд эргүүлээд буцаагаад гэж байгаа байхгүй. Тэгээд юу болж байгаа юм гэхээр чи ингээд монгол хэл дээр буулгахын тулд орчуулагч гэдэг чинь ийм байдгийг гэдгийг анханаас нь ойлгуулж байгаа. 10 настай байхад. Тэгин гутлаа тухайн үед яг энэ 30-д онд чинь Монголын театрын дараагаар Мөр Дэндвийн Ядам сүрэн гэж 1937 оны анхны нөгөө 14 хэл мэгдүүлэлтэнд ордог Мөр Дэндвийн Ядам сүрэнгээ байгаа байхгүй. Тэгээд тэр дарга Мөр Дэндвийн Ядам сүрэнгээ. Тэгвэл чинь бас Монголын орчин нутаг зохиолыг үндэслэгч хийж явдаг байхгүй. Тэгээд чи Ядам сүрэн дээр очиод байгаа. Тэгээд чамд бас юм хэлэх бах гэд нөгөө нэг ши аяшгаач явуулж байгаа байхгүй нөгөө оюуныг. Тэнгууд оюун ч нөгөө орчуулгаа бариад очиод үзүүлж байгаа. Тэгсэн чинь Мөр Дэндвийн Ядам сүрэнгээ бас л нэлийн үзэж байгаа тий. Дээр нь нэлийн тэмдэглэлүүд хийж өгöd. Энэ том хүмүүсээс юм сонсож шít. Энэ чи юм байх хэвээр энэ дээр ингэх хэвээр ингийн тулд ингэн гэж баахан засварын нэтэр юмуд хийж өгöd. За чи надад өөрөө дахиад бичээдэг гэдэг. Нөгөө оюуны чинь бахаа бэлдэж байгаа хөөх. Тэгээ оюун маань эргэж авч яваад нөгөөдөг ч өстө бүр янз бүрээр очлож хэлсэн юмныхаа дагав тий засвар хийж яжгаад эргээд авчиж үзүүлж байгаа. За Мөр Дэндвийн Ядам сүрэнгээ хувьд болохоор тухайн үед яг залуу хос 3 хүүхэн зэрэг зохиолуудыг бичсэн байсан. Ядам сүрэнгээ бол одоо 3 хоногийн дараа өөрөө нэг үзчихээ 3 хоногийн дараа баахан засвар хэлсэн гэж дээ тий. Тэрнийхэн дагуу манай хүн бол бүгднийг авч зассан. Тэгээд нөгөө нэг засвар тэмдэглээд ингээд үзүүлээ болчих юм бол чи надад ши авж тавьж үзүүлнэ үсттэй. Цаад ч бас юм засч магадгүй гэд. Нилээн их засвар орж байгаа байхгүй. Ингэж жагаад өөрөө нөгөө яг тэр ши аюушгаач ямар зорилготой гэхэлэр тэрийг нэг Орос оюутантай нийлж хагаад яг одоо Монголын театр дээр тавьж үзэх гэсэн байхгүй. Гоглийн тэр нөгөө нэг байцаагч төвшмөлөд зохиолыг тий дэлхийн дээр сонгодог зохиолыг их тайзан дээр тавьж үзэх гэдэг байхгүй. Ийм зорилготой байдаг. За тэгсэн чинь нөгөөд чинь бичиж байгаа л орчуулгаа нэг засвар баах юм оруулж байгаа л өчнөө сар үзэж жагаад ши аюушгаад явж өгсөн юм байна. Тэгээ ши аюушгаа авчаад юу ч хэлээгүй. Тэгээ бүр 2-3 сар өнгөрсөн гэж байгаа. Тэгээ байжснаа Гэвгүнд 10 дугаар сард нь гэдэг лөө оюуныг дуудсан баг. Дуудаж авчингуутлаа. За орой бүр театрын байранд суу. Энэ жүжигчтэй ажил. Жүжигчдэд над үг болгоныг нь зааж хэлж өгөөш шүү гэж байгаа. Одоо ингээд зохиолыг орчуулад бүр их хэл дээрээ буулгаад орчуулна гэдэг чинь зүгээр нэг аагаар орчуулах биш те. Тэрий чин Монгол хүнд яаж хүрэх юм, Монгол хүн яаж болох юм тал руу бүтэн энэ оюуны ажил хийгээд буулгалаа. Утга зохиолын тэргүүнээс нь авлаа, найруулагчаас нь авлаа. Ингэж буулгачаад одоо жүжигчтэй ажиллаж эхэлж байгаа. Буюу өөрөө орон сайхны удирдагчаар ажиллаж эхэлж байгаа байхгүй. Найруулгаар ажиллаж эхэлж байгаа. Буюу тэр хүүхдийг чинь ингээ багаас нь сургаж байгаа. Тэгэл нөгөө жүжигчд ингээл тайзан дээрээс нөгөө жүжиг нь хэлэхлээр энэ үг нь ийм учиртай ийм үг юм байлээ шүү гэд бүр ингээд нэг бүчлэн зааж өгдөг. Тэгээд чинь зохиол өөрөө ойлгоцсон байгаа шүү дээ. Ойлгоцсон байгаа. Тэнгүүд жүжигчин буруу жүжиглэх юм бол энэ дээр чинь энэ хүн ийм хэлэх гээд байгаа юм аа. Ийм царайны авиралтай байвал зүгээр ах гэдэг бас зөвлөгөө өгч байгаа байна. Тэр дээр чинь хамгийн амар нь тайзан дээр тоглож байгаа хүмүүс нь өөрийнх нь бүр айхаар ичин морлогоо гэд бүр аимшигын театрын том хүмүүс байгаа шүү. Тэднэрт ингээл зөвлөл яваад байгаа жоохон охин байхгүй. За тэгээд ингэж явсаар хагаад 1935 оны 11-р сард Николай Васильевич Гоглийн байцаагч төвшмөл хэмээх Оросын сонгогдож үзхийг Монголын театрын тайзнаа анх тавихад одоо тэр төвийн Монголын бүх тэр сэхэтнүүд 35 он шүү дээ энэ чинь бас сэхэтнүүд байгаа. Энэ сэхэтэн албан хаагч бүгднээрээ олноороо цуглагч уугж үзхийг үзээд за тэгээд мундаг болсон байна гэж алга ташаалтаар энэ хүмүүсийг урамшуулсан байдаг. Ардталт нь ийм их ажлууд явж ирсэн. За ингээд маргааш нь нөгөө ши аюушгаа дууд чинь гинэ. За баяр хүргэе ихний ээлжин те. За чи идэхтэй орчуулга оролдох юм биш шүү. Болно гэд урам хайрлаж ирсэн гэж. Энэ цагаас хойш амьдралынхаа сүүлийн мөчийг хүртэл энэ хүн оюун гэдэг хүн театр гэдэг мэх энэ байгууллагыг сонгосон. Энэ том потенциал театр гэдэг байгууллагыг сонгосон байгаа. Сонгоод амьдралынхаа сүүлийн мөчийг хүртэл театраас огт салаагүй. Театрт одоо энэ дөнгөж орчуулагч хэлмэрч гэдэг юм уу те. Одоо мэдээж Орос мэргэжилтүүд ирэн тэдэрт хэлмэрчүүдийг хийн. Эннээс ахуулаад ерөөсөө жүжигийн орчуулагч, найруулагч, уран сайхны удирдагч энэ ажлуудыг бүгднийг гардаж хийсэн байдаг. За ингээд 1930 оноос ахуулаад одоо 1990 он хүртэл энэ бүтэн 100-ны тэр чигтээ Монголын театр руу орж ирсэн. Уран бүтээлчид, зохиолч, найруулагч, жүжигчин, одоо хөгжимчин юу гэдэг тэр болгон тэр чигтээ энэ хүний гараар бий болж байгаа юм. Энэ хүний гараар. Тийм учраас бид нар 20 дугаар зууны жинхэнэ тэргүүн хадагтаа гэж энэ хүнийг хэлнэ. Энэ хүн бол өстой жинхэнэ тэр аяар нь соён гэгэрүүлж байгаа юм багхгүй. Бүүр тэр луугруудын те. Бүр амных нь жоохон шавьс хулаал загнуулаад одоо юу гэдгийг бүх юмыг сонсож явсан гэсэн үг. Дээрээс нь оюун гэдэг хүн бол зүгээр нэг энд ажиллаад байгаа юм биш. Тэр дэлхийд өөрийгөө баталсан. Олон улсад өөрийгөө баталсан хүн. Яаж юм нэхлээр одоо энэ оюун гэдэг хүн нөхөр биш үү те? Энэ нөхөр нь үнэхээр мундаг хүн. Бүр хайрламар. Чи эрдмийн зэрэг цол хамгаалах хэрэгтэй юм шүү гэж нөхөр нь хэлсэн байна. Тэгээд дид эрдэмтэн гэдэг нь яах вэ? Тэр дид эрдэмтэн гэдэг нь яах вэ? Гол нь юм их уншин штэ.
Тэгээд чиний араас маш олон хүмүүс ингээ мэдхийг зорино шүү дээ. Тэгэхээр ингэх хэрэгтэй юм биш үү гэдээ олон дахин хэлдэг байсан байна. Баярлалаа зөвлөх. Хамгийн гол нь одоо хэцүүхэн зүйл нь гэхээр оюнгоо нөгөө рапак төгсөж ирээд тэнд нөгөө хамт сурч байсан пүрэг байдаг шүү дээ. Энэ хүнтэйгээ ханилан суугаад гэр бүл болгоод хоёр сайхан хүүхдийн аав ээж болсон байдаг. Оюнгоо улсын ажил гэдэг чинь бол тэр үед цаг наргүй. Дээрээс нь дөнгөж энэ босч байгаа энэ театр уулын байгууллага тий одоо яам тамхин газар гэдэг энэ ажлууд бол бүгдээрээ хөл орж байгаа учраас тэнд хүн бүр ингээд цаг наргүй хөдөлмөрлөж өнөөдрийн энэ байгууллагууд үүсэж байгаа шүү. Тэнд хүмүүс бүр амьдралаа золиослж иж байгаа байхгүй. Яасан гэхээр энэ улсын ажил, театрын ажил гэдэг бүр цаг наргүй ажилдаг байсан. Тэгээд хоёр хүүхэдтэй шүү дээ тий. Хоёр хүүхдийг нь хэн харах юм? Нөгөө ээж нь өстө нөгөө миний охин ажиллаа бод тэгэл ээж нь өстө хоёр хүүхдийг нь өстө багаас нахвалаг юу гэдгийг бүх юмыг нь хараад байж байгаа. Дээрээс нь эр нөхөртөөч хайр халамж хандуулах завгүй ажиллажээ гэж энэ хүн өөрөө дууссан байна. Дээрээс нь түүний нөхөр Пүрү гэдэг хүн 1950 онд автослоор өвд болсон. Энэ явдалд оюунгаа их харамсч явдаг тухайга тий нөхрийгөө хайрлаж чадаагүй бид нар хүнд эхнэрийнх нь ёсоор ингэж халамжилж чадаагүй гэдэг дээр маш их харамсч явдаг юм байна. Дээрээс нь урлын гавьяа зүтгэлт ингээд шагналыг 1942 онд энэ хүн авсан. Дээрээс нь 1945 онд Бүгднайрамд Монгол Ард улсын ардын жүжигчин сол нэмтгийг авсан. Дээрээс нь 1946 онд болохоор Хорлоогийн Чавлсангийн нэрмжит шагналыг авсан байдаг. Тэгээд энэ бүх шагналаа энэ бол миний ээжийн шагналаа. Ээж маань ард мань байж би өнөр ингэсэн шүү гэж хэлсэн байдаг. Ингээд хайрлж хамгаалж чадаагүй ч гэсэнтэй хайртай ханийхаа хэлсэн үгийг биелүүлээ гэж зориод энэ охин бүр сурыг гэвэл яаж сурдаг билээ бид нар мэдэн шүү дээ. Тэгээд нөгөө ажиллаа хийж байгаа хажуугаар тийч бас зөвшөөрөл авдаг юм байна л да. Ихтэй сургалт төгссөн байх хэрэгтэй байна гэж бодонгуутлаа. Дээш дошггүйгээд гуйж говшиж жагаад дашт энд удвал хэмээх хоёр том зохиолч хамт ширэн дэвгаг одоо базрын ширэн дэвгаг шүү дээ тийм манай инхэтгийн одоо өвгөн гэдэг шүү дээ. Базрын ширэн дэвгаг дээр очиод сайдны зөвлөлийн орлогч багт нь орж уулзж жагаад их сургуулийн монгол хэл зохиолын ангид ичнээгээр суралцах зөвшөөрөл авмаар байна гэж гуйсан баг. Базрын ширэн дэвгаг ямар хүн бэлээд тэг гэд зөвшөөрлөө өгнө шүү дээ. Ингээд 4 жил суралцахыг өөрөө манай ингээ хичнээгээс суралцаад 5 жил суралцж байгаа төгсөөд 1957 оны хавар улсын шалгалтанда тэнцсэн гутлаа хэдэн шүн нойр хооргүй өөрөө тий одоо ингээд би ямар ч сан бакалавр боллоо гэдэг юм уу тий ийм боллоо гэж баярлаад. За ингийн гутлаа шууд театрын дээд сургуульд аспирантураар явах хүсэлтэй байна гэдэг өргөдлөө өгч байгаа. За ингээд 9 дугаар сард нь өгсөн чинь зөвшөөрөгдөд тэгээд нэг өдөр намын төв орооны нарийн бичгийн дарга самдангуй дуудаад аспирантурт явах нь батлагдсан гэж байгаа байхгүй. За тэгээд нөхрийнх нь хүсэл байгаа, өөрийнх нь ч бас ийм хүсэл байгаа. Тэгээд энэ олон давхар баяруудыг те станаар хань маань харсан бол хичнээн сайхан баярлах байсан бол доо гэж ийм сэтгэлтэйгээр цаана нь чи учир гэж байна шүү дээ те ямар шалтгаантай гэж байна шүү дээ. Ингээд ээжтэйгээ хідэн дүнөтэйгээ баяраа хуваалцаад ядж итл нөгөө хариуцлагатай том жүжигийн найруулга хийж исэн байла тухайн үед. Одоо манай хүн ч бүр найруулга хийдэг болсон. Тэгээ нөгөө дуусгаж чадаагүй байгаа. Эндээ бас ингээд тэглээд идэг. Явчмаар байдаг, сурчмаар байдаг. Энд маш том жүжиг тавигдах гээд идэг. Энэ бүх ажлыг бүр ингээд эд эснээс нахвалаа бүгднийг угсарсан болохоор өөрөө ингээд тэрэндээ хорогдоод идэг. Тэгээ үдээс нөгөө нэг яаж нөгөө дарга нартаа тий сайд нартаа одоо сайд майдтай хэлий та гэд ингээ байжсэн. Тэгээ яамныхаа сайд байсан сосор барам гэдэг хүн дээр гүгүүд очсон юм байна л. Тэгээ очиод нөгөө нэг явах ингээ түр хойшлуулдаг юм уу яадаг юм одоо би ийм том ажилтаа байгаа маа гэсэн чинь нөгөө хүн урдаас нь гү чи явахгүйгээ яад гэж. Яасан том зүрхтэй юм чи ингээ зөвшөөрөл энэ төр юм чи гацсан баг чи яаж байгаа юм чи. Жүжигийн тавилт мовилт гэрэлт тайз маз гэдэг юм те бүх юм чин зөвшөрсөн гэвс. Гэт ингээд уртаасан цагнаад яв гэдэг. Тэгсэн яг манай хүнсэн дотороо бодохдоо уул нь бол бүх эд ангис те бүх юмуд нь болцсон л да. Одоо яг нэг юм захын те нэг юм хэсэг дээр байдаг юм олон жүжигчдийн олныг хамсан хэсэг юм. Тэр хэсгийг юусоо ингээд яг санаанд тултал хийж чадаагүй байгаа. Яах вэ гэж байжсэн чинь тэрэн дээр вангангуй ирж байгаа байхгүй. Вангангуй ирснэ. Вангангуй чинь юу вэ? 20 дугаар зууны бүр маш том найруулагч үү дээ. Энэ хүний гараас юу гарлаа бид нар мэдэж байгаа. Гэсэн чинь вангангуй ирснэ гэсэн юм. За найз нь те би энэ жоохон хэсгээ чинь бие дуусгачихъя. Чи яв чамайг дуудаад байна гэж хэлсэн чи нөгөө оюнгоо маань яаж болох юм бэ те би явахаа болохоос шүү дээ. Энийг дуусгах хэрэгтэй байна гэсэн чи. Гүй тэгж болохгүй. Ийм аз завшаа хүн болгонд олддгүй маа. Надад итгээрэй. Би чиний хийснийг огт гар өрөхгүй. Чиний хийсэнд огт гар өрөхгүй. Тэр жоохон хэсгийг нь би болгочих. Гэт вангангуй хэлсэн баг. Тэгээд энэ нэг сайхан сэтгэл гаргасанд нь вангандаа баярлаад нөгөөдөр нь гэхэд зөвлөлт улс руу явж одоо нөгөө аспирантурт оролцох болсноор Москвад очиж байгаа байхгүй. За ингээд ямар сэдвэр эрдмийн ажлаа хамгаалах вэ гэдгээ шийдэж чадаагүй байгаа. Яах вэ гэвжсэн. Гэтэл 1956 оны 100 талбай дээр явж исэн юм байна л. Талбай дээр явж исэн чинь тэнд Эренчингуй явж ийнэ.
Тэгснэр Ринчингуатай одоо таарлцсан юм чи мэдээж очиод амар мэндийг мэдэн шин. Тэр том хүн явж байгаа чи. Очиод амар мэндийг мэдээд тэгэл цаашаага ингээ зөрөөл явах чинь сайн байна уу та гэж мэдлээ цаашаа явах чинь гинэ. Тэгжсэн чинь Ринчингуа тэндээс. Ринчингуа чинь бүр амар байгаа. Тамхи байна уу гэлтгсэн гинэ манай оюнг. Тэгсэн чинь манай байна гэл. Тэгэл яваал очсон юм байна л да. Тэгээд очингууд л нэг яриа өрнүүлэх боломж гараад Ринчингуатай тий. Тэгснэ одоо ингээд аспирантурд явах гэж байгаа маа. Тэгээ би тэнд одоо ямар сэдвэр яаж одоо нөгөө хамгаалахаа мэдэхгүй байна. Гэт тэгсэн чинь Ринчингуа ерөөсө тэр хэдхэн секунд хэдхэн момент таарс ирнээсээ тэр охинд юу хэлж өгч байна гэхэлэр шууд юм шал хөндлөнгөө. Одоо манай хүн чинь ингээд сонгодог монгодог жүжиг мүжиг гэл ингээ ийм бодцсон ингээл дивж байгаа шүү дээ. Тэгсэн чинь Ринчингуа тамхилах тэр хэдхэн секунд тэр хүүхдийг харсан ирнээсээ та гэж байгаа тэр охиныг та манжийн болон богдхаан тулсын хууль зүйн бичиг уншвал зүйтэй байх гэж Ринчингуа хэлж байгаа. Юун тэр сонгодог монгодог ингээ явж исэн хүнд тийм одоо манж болон богдхаан түүгээд ингээд өөрийнх нь яг дотор байх ёстой шүү. Чамд ийм юм байх ёстой шүү гэдэг үгийг энэ өгүүлбэр хэлж байгаа байхгүй. Ингээ хэлсэн. Гэсэн чинь манай оюун заа гэж нэг гадандаа ингээ баярлж байгаа юм шиг үзүүлсэнээсээ дотроо манай хүн чинь бүтэн нөгөө нэг академик те Европ гэдэг юм уу дэлхийн сонгодог монгодог явцсанээсээ яагаад намайг энэ манжийн ингэж байгаа юм бол ийм том хүн байж иж над шиг хүнээр тоглоом хийгээд байгаа юм бах та гэж анх хүлээж авсан баг. Тэгж бодсноо гояад гин те хэлсэн юм чи ямар амаатай. Очи үзье, уншаад үзье, судлаад үзье гэх нэг охин манд гэсэн. Тэгж явангуудлаа улсын номын санд очиод манжийн үеийн хууль зүйн бичиг гэдэг юм хайсан баг. Гэсэн чинь бүр өч төчнөн бот юм байна гинэ. Дээрэс нь богдхаантын үеийн бас юм өт төчнөн ботуудыг олсон баг. За тэрийг уншаад үзлээ. Гэсэн чинь манжийн хууль зүйн бичгийн бот болон богдхаант улсын үеийн бичгийн ботнд дотор биш үү? Ринчингуа энийг хэлсэн байгаа байхгүй. Дотор юу байсан гэсэн чинь жүжиглэхүйг цаазлах юм уу гэсэн нэг юм хэсэг олцсон байхгүй. Бүлэд ярилцсан баг. Тэгээ тэрийг олонгуудлаа нөгөөч миний нөгөө нэг хамгаалах гэдэг сэдв чинь энэ биш үү? Гэт яг тэрийг нөгөө нэг Ринчингуа хэлснээр өөрөө судалж эхэлсэн баг. Тэгээд өөрөө бодохдоо энэ талаар энийг те манай нөхөр харсан бол Ринчингуад очиод мөрөх байсан да гэж хэлж байгаа байхгүй. За охин одоо эндээс юугаар дэлхийд өөрийгөө батлах вэ гэдгээ олчж байгаа. Олохдоо юугаар гэдэг нь бидэнд байсан бидний зүйлээрээ хамгаална гэдгээ ойлгоцсон. За хоёул хамтраа хэлж ярьчих. За тийм. За өнөөдрийн дугаарыг чанартай амьдрын ураатай Мортон Residence event гэж байгаа. За ашиглалтанд 100% орсон 20 дугаар ээлжийн 252 айлын бэлбээрийг санал болгож байгаа юм байна. За эдгээр байрнууд маань 58-аас 122 м2 бүхий 2-оос 4 өрөө байрнууд байгаа. За эдний эхний ашиглалтынх нь бол бүгд орцсон юм билээ. Тий. Бэлэн байр байхгүй. Бүгд дууссан гэж. Өөр захиалга биш юу лээ? Бараг л эхэлж яхад нь тий. Баг захиалганд дууссан байдаг гэдэг чинь тий. Харин тэгдэг юм билээ. Тэг яг Америк сургуулийн чанга хон штэ тий. Тэг яг очиж харахад үнэхээр содон онцгой юм билээ. Тэг гэрэлтдэг фасад энэ нь үнэхээр гоё харагддаг юм билээ шүү. За эдний хатхан маань ус цэвэршүүлэх нэгдсэн системийг төслийн хэмжээндээ суйрлуулсан байгаа. За мөн үнийн дүндээ тактик 100% тооцоогүй байгаа. За стандартаар бол 30% тооцох хэрэгтэй байдаг бол Мортонгийнхан маань 100% тооцоолохгүйгээр хэрэглэгч нартай гэх юм уу бэлэг болгож өгч байгаа тийм ээ. За мөн B1 B2 давхартай айл бүрт хүрэлцээтэй авч зогсоолтой 375 айлд 430 зогсоолтой гэдэг бол үнэхээр хангалттай байж байгаа. За хажуутлынхын байр бол үнэхээр нар хаадаг бие биенээ сүйдэрлээд байхгүйгээр маш хол зайтай 45 м-ийн зайтай байж байгаа. За мөн хүүхдийн тоглоомын дэлхийн алдартай брэнд болох компани брендийн тоглоомуудыг одоо суйрлуулсан байгаа юм байна. За мөн лифт урц гарцын хэсэг нь нэг хэмд буюу тэрэгтэй явж байгаа манай тусгай хэрэгцээтэй хүмүүс бол ахмад таснууд за тэрэгтэй хүүхдүүдэд маань маш таатай амьд хөслөг бүрдүүлсэн байгаа. За ийм гоё одоо байрыг FS Construction-ийн маань ашиглалтанд оруулаад 2 дугаар ээлжиндээ захиалга авч байгаа юм байна. За дэлгэрэнгүй мэдээллийг 76 тэгтэг 67 дугаарын утсаар авах боломжтой юм байна шүү. За баярлалаа. За баярлалаа. За энэ үедээ манай хүн ч одоо баг 40 нас хүрч байгаа үе байхгүй юу. Гэтэл тэр болоогүй гэдгийг мэдж байгаа. Тэгээд түүнээс хойш тэрний хийсэн зүйлтэй 20 дугаар зуунд маань ховд хоочт маань яаж нөлөөлөх вэ гэдгийг ч бас ухамсарлцсан л байгаа баг. За ингээ ямар ч байсан хоошоо явахаар бол манай хүн тэндээс юугаар гэдгийг ойлгоцсон. Аваа явж байгаа. Ингээ Москвад очиод эцсийн сайдын яамнаас бичиг авч ийн гинэ. Ингээ гутлаа Луначарскийн нэрмжид театрын дээд сургуулийн дэргэдэх аспирантур гориглогч тий аспирантууд гориглогч орчиж байгаа байхгүй энэ дээд сургуульд. За ингээд
Сургуулийн захирал болох энэ Горбунов гэдэг хүн байдаг нэ. Энэ Горбунов гэдэг хүн нэг сайхан ааштай их юм мэддэг бол та бас ийм сайхан нөхөр байна. Энэ хүнтэй бас уулзсан чинь нөгөө хүн тэгж ийн. За чи чинь баг 40 настай юм байна шүү дээ. Залхуурахгүй биз дээ. Их ном уншиж олон шалгалт өгнө шүү дээ. Эн чинь бас том даваа шүү гэдгийг хэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь манай хүн яана намааг одоо оруулахгүй юм биш үстэй гэж бодсноо. Үгүй би 40-тэй биш би 39 дэх шүү дээ. За 39 дэх шүү дээ. Би залхуурахгүй гэд тэгсэн байгаа. За ямар ч энэ хүн инээгээд за чи сурыг гэж мэрэж ах шиг байна те. За оч гадаад театр судлагч доктор хүмүүс чиний учрыг олох байхаа. Тэнд бол нэлээд том докторууд байгаа гэдгсэн. За манай хүн бол очиод энэ Горбунов гэдэг хүнээсээ бас хаяа очиж бас зөвлөгөө мөвлөгөө авдаг юм байгаа. Тэгээ яваа очисон чинь тэнд нэг аспирантууд горилж байгаа хүмүүст те одоо шалгалт авдаг хүмүүс нь юм 3 4 том докторууд байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр дунд нь нэг таньдаг төрс өгнө гэдэг байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр нь болохоор урд нь яг нөгөө театрын байгууллагууд дээр ирээд одоо Монголд ажиллаж байсан зөвлөлтийн мэрэгчлэлт нэг хүн байгаа. Тэгээ тэр нь тэнд байхгүй юу. Нөгөөдгөндөө нөгөө очиулж хийдэгдэг байсан. Тэрэндээ айгүй дэмтэй. Тэрнээс айгүйх тусламж авдаг. За тэгээ манай он ч юм бол хичнээн одоо хугацааны туршин те нөгөөдгөө хамгаалах гад ингээ бэлдэж байгаа байхгүй. За тэгээ шалгалт өгөхөр болж байгаа. Шалгалт нь бол бүр эн чинь нэлээд чанга шалгалт шүү. Бүр дэлхийд одоо тэр бас батлагдсан тэр докторуудад шалгалт өгөөд орох чинь шүү дээ. Одоо ингээд Монгол улсаас бүгд Монгол авд улсаас тэр нөгөө нэг хөтсөн дээлэндээ байсан морь ундаг те малаа байж идэг гэдэг тэр үзэлтэй санагддаг Европын өвдөг дүрслэгддэг Монголоос энэ охин энд очсон. Ингэж одоо хамгаалж яваа шүү эх орныхоо нэр төрийг. За тэгсэн чинь багш нар нь өстө нөгөө юу мэддгийг нь янз бүрээр үзэж гинэ. Одоо тэр чин дээрээс нь Монголоос ирсэн гэдэг юм тэ ийм хүн. Тэгээд шалгалтын дээр нь бүр тийм байсан ч юм уу ч юм мэдэхгүй бүр олон талаас янз бүрээр шалгалт асуудаг юм асуудаг. Ингэж үзэж гин. Яаж игээл манай хүн бол өгөөл гараадсан санаж байна гэж. Тэгээд шалгалт өгөх гэж их юм уншсан. Их ч юм бэлдсэн. Тэр их нэрв одоо тэр их цаг хугацаа тий өөрийнх нь сүлд эргэж ирээд Монголдо хийж байгаа даар жүжиг найруулга одоо юу гэдэг нь тий бүх зүйлсэд бас нөлөөсөн дэмтэй байсан ойлгомжтой гэж. Судалгааны зүйлээ болохоор жилд бүлгээр нь бичиж тоомлж байсан боловч 1959 оны өвөл хавар зуны турш сууж бэлдсэн материалаа дэлгэж янзлаад за ингийн гутлаа нэг бүлэг дотор хэсгүүдээ хит дахин засаж байгаа. Өмнө нь бэлдсэн байсан. Тэгээд тэрийг болчлоо гэж үзчихсэн дахиж ухаж гаргаж ирээд нөгөө нэг яриад байсан нөгөө Монголд бас ингээд таарч исэн зөвлөлтийн мэрэгжилтэн гэдэг энэ Уваров гэж юм байгаа байхгүй. Уваровтойгоо хамтдаа дахиж засаж ингэж бэлдэж мэлдээд албатай юм шиг нөгөөх нь бас ингээд засч мас өгдөг байсан гэж байгаа. За ингэж товчлол хийж хэвлүүлэх хамгаалах болж комист 9 хүн суухад би 3 суудал авч 2 гаруй хариугаа 2 цаг бэлтгэж 1 цаг гаруй ярьж тайлгнаж байгаа тийм дээр шалгалтын дээр. Тэгсэн чинь эцэст нь нэг хүн тэгж ийн гинэ. Яриа дууссан. Гэсэн чинь нөгөө шалгалт авч байгаа 9 хүнээс нь та ер нь энэ театрын дээд сургууль хаана төгссөн юм бэ гэж асуусан байгаа. Гэсэн чинь манай би тийм сургууль төгсөөг. Би тийм сургуульд яваагүй. Улсынхаа их сургуулийн хэл зохиолын англи төгссөн гэж байгаа. Гэсэн чинь худлаа бахаа гэдээ уртаасан гэж байгаа. Тэгсэн чинь яагаад гэж манай асуухгүй. Тэгсэн чинь театрын дээд боловсрол байхгүй гэж байгаа. Та өөрөө сая тэглэлээ. Тэгсэнээсээ яаж энэ театрын дотоод бүтсч тэ энэ ажиллагааг яаж юм нарийн сайн мэдээд байгаа. Асуусан байхгүй. Тэгсэн чинь тэр асуултанд нь манай эргүүлээд хэлэхдээ тэ намайг энэ театрыг овоо мэдэж гин гэж одоо энэ хүмүүс хэлж байгаа тийм. Энэ тухай яг би хэлэх юм бол яг манай улсад тийм танаа улсаас буюу Зөвлөлт бод улсаас 1936-аас 1950 он хүртэл очиж бидэнд ингэж урлагийн талаар ажилд сургаж зааж зөвлөж исэн мэрэгжилтнүүдийн л ач хавьяа баха. Тэгээ энэ мэрэгжилтнүүдийн нэг нь та хэдийн маань одоо энэ мэдэх энэ Уварова гэж энэ хүн юм байгаамаа гэж хариулсан байгаа байхгүй. За ингээд ямар ч нөгөө 9 хүн шалгасан маш олон төрлийн зүйл ахуулсан ингээд өөрийнхөө төр хэлээд байгаа тэр нөгөө жүжиглэх урлаг яах мах те энэ талаараа түүх мөхөө оруулаад ингээд хамгаалсан энэ ажил нь 1960 оны 6 дугаар сард дэд эрдэмтний зэрэг хамгаалсан гэдэг баталгааг олгоод ингээд манай их нутагтаа ирж ирж байгаа. Энэ гайхамшиг үстэй те. За ингээд энэ хүн Монголдо ирээд бол ерөөсөө 1960-аас 62 онд Монгол кино нэгтгэлд уран сайхны удирдагчаар ажиллаж байгаа. За ингээд түүний гараас маш олон кино уран бүтээлүүд ямар байх хэвтэй, уран сайхан гэж ямар байх хэвтэй, уран сайхны кино гэж ямар байх хэвтэй. Тэр жүжигчид, найруулагчид, зохиолчид бүгдэнд нь өөрийнх нь одоо энэ шимийг хамтдаа бүтээгээд үр жимсээ хамтдаа хуваалцаж байгаа байхгүй. За 62-аас 63 онд намын төвөр оны соёл урлагийн газрын даргаар ажиллаж байгаа. За 63-аас 75 он хүртэл улсын академик театрт найруулагч, уран сайхны удирдагчаар 1966-аас 76 онд намын төвөр оны гишүүн, 75-аас 87 онд урлагийн ажилтны холбооны даргуудыг хийсэн. За ингээд 2001 онд 83 наснда тэрээр одоо таалт өгсөн байдаг. За шигтгэе гэж одоо маш гоё зүйлийг хуваалцъя. Бидний мэдих харан гэж хамтлаг байна.
Тэгэхээр одоо нэг 20 дугаар зууны төгсгөл үеэс ч гэдэм үү те одоо сүүл үеэс гарч ирж байгаа хамтлаг дуучдаас бол бид нар мэднэ. Кино урлагийнцсэн бид нар ямар байсныг мэднэ. Уран сайхны зөвлөл гэж маш том зөвлөлөөр орж хуралдуулдаг. Ямар хамтлаг ямар хүүхдэд дуулгаж байгаа юм. Зөвшөөрөхгүй бол зөвшөөрөхгүй. Ямар кино гаргаж байгаа юм. Кино гаргахгүй бол гаргахгүй. А ямар зохиол бичсэн. Тэр зохиол гарах уу гарахгүй. Бүх юм уран сайхны зөвлөлөөр ордог те. За тэгсэн чинь бидний мэдих харан хамтлаг. Анхны бие даасан тоглолтоо хийх гэдэг. Тэр тоглолтоо амьдрал гэж нэрлэлсэн байна. Нөгөө нэг жоохон залуучууд чинь. Тэгсэнээс амьдрал гэд маш том нэр өгсөн. За ингээ 1989 он баггүй. 89 онд ч. Тоглолтын ажил нь чигтрээл уран бүтээлдээ шаргуу олсон тэр залуучууд те. Өдөртийнхэн зохиосон болон шинээр зохиосон 12 дуутай тоглолт хийхээр төлөвлөө. Тэр чинь бүх юмаа бичиж тэмдэглэж ингээд бүгднийг тайлгнах хэрэгтэй. За ингээд хамтлагийн ахлагч болох Инх Манлагийн зохиосон амьдрал дуугаар тоглолтоо нэрлэж байгаа. За ингээд 89 оны 10 дугаар сарын 26-нд 6 тоглолтоо төлөвлөсөн байсан юм байна л да. Тэгээд тэр өдрийнхөө одоо 15 цагт нь тоглохгүй юу? Тэг зөвшөөрлийг авах гэдэг шүрлээ авах гэдэг зөвшөөрөхгүй бол тоглохгүй байхгүй юу? Тэгэл харан гэдэг хамтлаг байхгүй баг л. Ингэсэн чинь тухайн өдрийн 15 цаг соёлын яамны коллег гэж ярьдаг те. Коллегээр орж байгаа байхгүй. Гэсэн чинь тэр коллегийнх нь бүрэлдэхүүн дээ шүү дээ те. Хин байна гэсэн чинь. Одоо жүжигийн нэрт зохиолч, Монгол улсын ардын жүжигчин, Монголын зохиолч төвлийн шагналт Эрдэнэтийн оюун энэ нэмэгтэй. Дээрээс нь ардын уран зохиолч, Монголын зохиолч төвлийн шагналт Сүрэн Жавга. Дээрээс нь Монголын соёл урлагийн алдартай эрхмүүд багтсан байсан. Тэр коллег нь. За тэгээд энэ коллегоор ороод ийм тоглолт хийж байгаа, ийм дууны үгтэй ингэж байгаа гэдэг бүхнийхээ тайлагнаад тэнцэхгүй бол байхгүй тоглолт байхгүй. За тэгсэн чинь тэр коллегийнхэн удтал хуралдсан гэж байгаа юм. Удтал хуралдсан. Яах вэ, ийхүү. За эн чинь бас нэг Монголд энэ рок гэдэг юм уу, тэгээ энэ уур амьсгалын хөгжим орж ирэх гэдэг ингээд юм бүх юм явж байгаа. Гэсэн чинь энэ дундаас оюунгой хэлж байгаа. Бүгдэнд нь нөлөөлөхгүйг хэлж байгаа байхгүй. Айда хүний амьдрал эгэл жирийн боловч энхэн биедээ багтахааргүй их хүслийн далаа юм да гэж энэ хүүхдүүд мөн ч сайхан хэлсэн байх шүү. Хүүхдүүдийг тоглоулъя гэж хэлснээр тэндээс тоглолт хийх эрхээ аваад зөвшөөрлөө аваад гарч байгаа байхгүй харан хамтлаг. Ингэж харан хамтлаг маань соёлын яамны коллегоор орж ширүүн шүүмжлүүлж хатуу шүүлтүүдэд шидэгдсэн ч гэсэндээ сүүлчийн одоо боломж болох те эндээс тоглолтоо авах энэ оюун гэдэг хүний бас хэлж байгаа үг мөгс нөлөөлсөн баг. Ингээд тоглолтоо хийх боломж нь бүрдээд тоглолтоо хийсэн түүхт. Коллегийн хурланд дөнгөж дуусаад тасалбараа худалдаач эхэлж байгаа байхгүй. Тэр хурлаа батлагдаагүй бол худалдаалахгүй нь шүү дээ. Соёлын төвөргөний нөгөө билетийн кассаар худалдаалдаг шүү дээ, тий. Зөвшөөрөгдсөн гэл тэгэл билетээ худалдаалсан чинь 30 минутын дотор билет нь бүгд параг дуусч байгаа. Эн чин өөрөө тэр залуучууд, тэр нийгэм энэ зүйлийг сонсохыг хүсэж байгаа. Тэр олон хүний хүсэл мөрөөдөл те хаацсан бол дуусаа шүү дээ. Гэтэл тэр болгон нэгдээд ингээд бидэнд харан гэдэг хамтлагийн тоглолт, анхны тоглолтоо тавих боломж нь бүрдэж байгаа. Тэгээ оюунгой басна шинжилтийг мэдэрчээсэн байна л да. Мэдлгүй яах вэ те. Энэ хүн чинь театрын урлагийн байгууллага гэдэг энэ байгууллагаар орж байгаа. Өчтөчнөө мянган жүжигчид тэр алдартнуудыг бүгднгийн сургаж хүмүүжүүлсэн юм хүн байгаа. Тэр хэрээрээ тэр соёл урлагийн тэр зүйлс одоо урлагийнхан маань бие авч яваа байдал эн чин хүртэл өөрөө давхар нийгэмдээ соёлыг түгэж байгаа хэлбэр шүү дээ те. Энэ болгон чинь давхар ингэж хөгжиж байгаа. Энэ болгоныг хийж байгаа хүний чинь тэргүүн хатагтаа гэхгүйгээд яах юм бэ? 20 дугаар зууны тэргүүн хатагтаа гэхгүйгээд яах юм тийм үстэй. Урлагийнхан чирэгдэж биш чирж явах хэрэгтэй байхгүй. Тэгмэд оюунгой тэрийг мэдчихэж байгаа байхгүй. Одоо харангийн юм рок залуучууд ийм тоглолт хийн гэдэг чинь бид нар угаасаа энэ ийшээ явах юм аа. Залуучуудаа тийшээ одоо чирж явах хамтлаг нь харангуй байна гэдгийг мэдсэн байгаа. Өөрөө бол тэр өчнөө өмнөх хичнээн жилийн турш те энэ мундаг арамыг босгох гээд яаж зүтгэлээ. Яаж тэр театрын чинь академик театр болтлоо те зүгээр нэг улсын жижигхэн театр гэдэг. Гэтэл энэ академик театр гэдгийг хоёулаа түрүүн ярьжсэн шүү те. Академик гэдэг бол дор хаяж сонгодог дэлхийн сонгодог батлагдсан 4 жүжиглэлүүд 5 жүжигийг тавьж академик гэдэг нэр урд нь орж ирдэг. Тэгэхээр урд нь бол улсын зүгээр драмын театр гэдэг юм уу те драматик театр гэдэг нэртэй байсан бол 4 том 5 том бүтээлийг тавьж баталж тэрийг нь дэлхийн сонгодог одоо бүтээлүүдийн шүүмжлэгчид ирж үзэж баталж академик гэдэг нэр орж ирдэг. Энэ болгоныг угсарсан хүн чинь шинэ үе тэр өөрөө юм босгоцсон араамаас өөрийгөө ингээд дуусж байгаа шүү гэдгийг хүлэмжшүр хүртэл амар штэ. Гэтэл дараа үеийгээ эвж өгөөд ингэж гаргана гэдэг чинь бол яах аргагүй л те. За түүний гавьяа шагналын хувьд гэх юм бол Бүгднайрамд Монголд улсын урлагийн гавьяа зүтгэлтнийг 1942 онд айл тэр дээр Бүгднайрамд Монголд улсын ардын жүжигчин гэдэг суулыг 1945 онд одоогоос 80 жилийн өмнө авцсан.
Ардын хорлоогийн Чавалсангийн нэрмжит шагналыг 1946 онд хүртсэн. За яг хорлоогийн Чавалсангийн нэрмжит энэ шагнал ямар очтой юм гэхээр 45 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Бүгд Монгол Ардын ардын сайд нарын зөвлөлийн 6 дугаар хурлын тогтоолоор Чавалсангийн нэрмжит шагнал гэдгийг бий болгосон юм билээ. Тэгээ энэхүү тогтоолт болохоор яасан гэхээр Маршал Чавалсангийн 50 насны яг тохиолдуулаад шинжлэх ухаан, утга зохиол, уран сайхны ясалбар туурвсан гарамгаа бүтээлүүдэд Маршал хорлоогийн Чавалсангийн нэрмжит шагналыг олгохоор шийдвэрлэж тэмдэг болон мөнгөн шагнахаар шийдвэрлсэн байдаг. Тэгсэн чинь 46 онд шүү дээ. Маршал Чавалсангийн нэрмжит анхны шагналыг Эрдэмтэн зохиолч Бямбир Инчин цогтойч киногоор зураач Чойдгоо болохоор Маршал Чавалсан хөрг зураачаар, зохиолч Оюнгоо болохоор Ах トゥ нар гэдэг жүжигээр, ардын жүжигчин Цэгмэд болохоор цогтойч киноны цогтойчийн дүрээр, тэ Эрдэмтэн зохиол Цэндийн дамдас өрөнгө болохоор дээрэс нь ардын зураач Гаваагаа, Цэвж авгаа, Түүхч иш нацагт орж байгаа гэдэг. Энэ луугур бүгдээрээ энэ томчууд чинь бүгдээрээ хүтсэн байдаг байхгүй. Анх хүтгэт нь Оюнгоо хам бичигдэж байгааз. Тэгэхээр энэ ч юм уу соён гэгэрлийн тэр томчуудтай нэгэнд ирэл бичигдэхэр ийм охин болсон байгаа байхгүй. Бидний мэддэг тэр жоохон охин. Тийм ээ. Энд чинь ер нь төрийн сойрхол юм байна шүү дээ, тий. Бараг л тийм байхгүй тий. За тэгээд тайзны урлагийг хөгжүүлэхэд бүхий л амьдралаа зориулсан энэ агуу эрх хэмээн Монголын театрт хийсэн ажлуудыг бид нар дурдвал тоочод барахгүй. Жүжигийн зохиол, жүжигийн орчуулга, найруулан тавьсан жүжигүүд ер нь урлагийн бүх төрөлд кино, концерт, дөөр, драмын төрөл гээд маш их бүтээлүүдийг тойрсон байдаг. Драмын болон дөөрийн дэлхийн сонгодог баг бүх зохиолыг орчуулан Монголын тайзан дээр тавьж бидэд хүргэсэн хүн бол энэ хүн. За дээрэс нь яг кино руу кальт орсон учраас бидний мэдэх учраас тийм. Бид нар нөгөө театрын гэхээр тэр жүжигүүдийг үзэж очиж боломж байгаагүй одоо бид нар чинь үзээгүй учраас жоохон хол юм санагдаад байдаг. Тэгвэл Манай аялгау гэж кино үзсэн шүү дээ. Манай аялгау гэж Монголын уран сайхны кино байдаг. Тэр чи юу гардаг вэ? За энэ кино шүү дээ. Кинон дундаас Монголын 20 дугаар зууны кинон дундаас анхны мюзикл кино гэж юм баг. Тэгэхээр кино урлаг дотроо дахиад энэ шин төрлийг нь задлж энэ зохиолыг бичиж өгсөн хүн энэ хүн байна. Дээрэс нь бидний тэгвэл хамгийн сайн мэдих яг Москва нулимсан дургу гэх кино байдаг та. Тэр киног орчуулж Монголд болгосон хүн энэ хүн. 1951 онд Жаргалангийн зам дөөрийг өөрөө найруулан тавьсан байдаг. Бүр дөөр тавьж байгаа. Евгений Онегин, Лусын Дагин, Чочо сан, Травата, за Октябрь, Игорь Ван зэрэг 20 шахам дөөрийн цомнолыг хүртэл орчуулж тавьж өгсөн. Эрдэнэ Батхааны үр хүүхэд Ачцээ тэдний үргэлжлэл нь сайн хүний удам гэдэг шиг те сайн хүний үр удам гэдэг шиг Монгол улсынхаа бүхэл салбарт Эрдэнэ боловсролоор түүчээлэн гялцаж яваа. Одоо хүртэл Монголын театрын нэрт төлөөлөгч, зохиолч, найруулагч, орчуулагч, судлаач, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн төрийн шагналт, ардын жүжигчин Эрдэнэ хотын оюун хэмээх энэ хүний талаар товчхон ярихад л ийм байна. За баярлалаа ганаш. Бахархгүй байхын аргагүй гэдэг шиг тийм ээ. За өнөөдрийн Адар анир нэвтрүүлэг маань их өндөрлж байна. Ганаштай баярлалаа. За өнөөдрийн дугаарыг аригтай хадгалаад 100 сая эзэн болоор ариг банк болон чанартай амьдрын ураатай FS Construction дэвэн тэтгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн од өндөр сугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 стилгоны од өндөр радиогоор хүрлээ. За дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны дансага 4191 тэгдүрв 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.